Оройн төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цаашин дугаар үзэгчтэй авахд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ 7 хоногт бид бүхэн сахилга бат гэдэг сэдвийг сонгож авсан байгаа. Яагаад энэ сэдвийг сонгох болсон талаар бяцхан сурвалжлага үзээд студид ямар зочид ирсэнтэй танилццгаая. Хариуцлага гэдэг нь үүргийн биелэлтэд тавих хяналт гэж хэлж болно. Социализмын үед хүний санаачлаг ухамсар тулгуурласан хариуцлагыг төлөвшүүлж ирсэн бол өнөөдөр энэ систем нуран өнөж бүх шатанд хариуцлагын тогтолцоо алдаатай явж байгааг олон нийтийн хандлагаас харж байна. Тэр тусмаа төрийн тогтолцооны хувьд авч үзвэл улсын хурлын гол үүрэг нь хууль санаачлах, бодлого тодорхойлогч гэлээ тэдэнд хэрхэн үнэлгээ өгөх, хариуцлага тооцох механизм тодорхойгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэтэл бидний жишээ авах дуртай өндөр хөгжилтэй улс оронд алдаа гаргасан хариуцлагагүй үүргээ биелүүлээгүй хүнд иргэний нийгмийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шахалт үзүүлж хариуцлага хүлээлгэж чаддгаас гадна ёс зүйн дутагдал гаргасан тохиолдолд өөрсдөө ажилласаа түтгэлцсэн тохиолдлууд ч байгаа юм. Энэ улсын их хурлын гишүүдийн ёс зүйн авирлал бол ерөн хүний зан суртахуунтай холбоотой байгаа юм шүү дээ. Эний хариуцлагыг одоо хэн хүлээх вэ? Энэ улсын их хурлын гишүүд ийм байдалтай байгаа юм гэж. За энийг бол намууд хүлээн шүү дээ. Намууд энийг чинь нэр дэвшүүлж ард түмнэр сонгуулж байгаа. За дээр нь ард түмэн бас өөрөө энэ хариуцлагыг бас давхар хүлээх ёстой. Ягаад гэвэл ямар ард түмэн байна, тийм парламент байна гэдэг бол тогтсон жишг байхгүй. Тэгэхээр манайх бол сонгуульд ард түмэн өөрөө маш их хариуцлагатай оролцох ёстой. Монгол улсын анхны парламент байгуулагдахад хамгийн ёс зүйтэй журамтай улс төрчид төлөвшөж байжээ. Гэтэл жил ирэх тусам хариуцлагын тогтолцоо дороотож байна гэдгийг Ахмад улс төрч Дэмбэрл хэлж байна. Манай Монголын парламентын тухайд бол ёс зүйн дүрмтэй. Тэгээд ч одоо нийгмийн одоо хариуцлагыг хувийн одоо хариуцлагатай холбох тийм хуультай. Тэр хуулийн хүрээнд одоо ажиллах боломжтой. За ёс зүйн дэд төрөө яагаад одоо сайн ажиллаж чаддгүй юм бэ гэвэл бас учир шалтгаанууд энд байгаа юм. Яагаад гэвэл ижилхэн сонгогдож ирээд адилхан ард түмнээс сонгогч ирчээд бие биенээ одоо баалгах явдал бол тэнд маш хүнд хэцүү. Нэг хоёрдугаарт намууд нь оролцож эхэлдэг ёс зүйн асуудалд. Нөгөө хүнээ хамгаалаад ингээд ажиллахыг хичээдэг. Тийм учраас ёс зүйн хорон дээр асуудал гэлцэхэд бол талцал гараад юу ч биш болдог. Улсын хурал дотор ч ёс зүйн хороо гэж байгаа. Барингаа ороо. Тэр хороо нь өөрсдөө бас мэдгдлээ хийж явах хэрэгтэй энэ асуудлыг авч үзсэн үү? Эргээд нь хариуцлага гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр нэг асуудал ямар нэгэн үүрэг хүлээлээ алдаа ч юм уу эсвэл оноотой юм гарлаа гэхдээ эргээд хариу мэдэгдэх тэр утгаараас хариу гэдэг одоо энэ хариуцлага гэдэг үг шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн асуудал илэрлээ, гарлаа, тэрийг шийдвэрлэлээ, яаж шийдвэрлэснээ эргээд хариу мэдгдлээ. Энэ процесс дунд алдагдчихад байгаа учраас яг энэ хариуцлага гэдэг юм чинь зохицоор харагдахгүй. Магадгүй биднэрт мэдэгдэхгүйгээр ямар нэгэн арга хэмжээ авсан байж болно. Тэгэхдээ тэрийг эргээд мэдэгдэх ёстой. Ард иргэдийн сонголтоор гарч ирсэн улсын хурлын гишүүд ёс зүйн алдаа дутагдал гаргах, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй байх, төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчлэгийг зохистой хэмжээнд үзүүлээгүй тохиолдолд төрд хариуцлага тооцох, нийгмийн их хариуцлагыг хэрэгжүүлэхээс гадна улс төрийн намуудын хуульд өөрчлөлт оруулж, нам нь гишүүнээ эргүүлэн татаж хариуцлага тооцдог болох шаардлагатай байна. За тэгэхээр хариуцлага ба сахилга батын талаар ярилцах энэхүү хэлцүүлэгт маань хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулъя. Миний баруун гар талаас хуульч Жадан хүрэлцэн ирсэн байна. За ардсан намын нарийн бичгийн дарга Магна хүрэлцэн ирсэн байна. За Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавжууга иржээ. За миний зүүн гар талд IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Батсуугар ирсэн байна. За Transparency International Монгол төрийн сургуулийн гүйцэтгэх захирал Батбаяр. За үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Мондо хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд ирсэнд баярлалаа. Тэгэхээр уламжлал ёсоор нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань Монгол телевизийн Facebook хуудсан дээр бид хариуцлага аль шатанда хамгийн ихээр алдагдж байна вэ гэдэг хөнгөн санал суулгыг явуулсан байгаа. За яг одоогийн байдлаар бол 1036 хүн хариулсан байна. За дээд шатанд гэж бол 18% Facebook хэрэглэгчид хариулсан бол бүх шатанд гэдэг хариултыг 82% нөгжээ. Тэгэхээр хуульч Жаданбаас ихний асуултыг асуумаар байна л да. Нэр бүхий хуульчид бол одоо улсын хурлын гишүүдийг игүүлэн татах асуудлаар бичгийг бол үнцүүлэн цэцэд өгсөн байгаа. За энэ асуудлаар за наранхуу гишүүнийг чуулганы уралдаандаа баг суудаг. За ажиллаа хийхгүй байна ч гэдэг юм уу. Тэгэхээр цэцүүл энэ дээр хариугаа
одоо судалж ийн гэдэг хариутай байгаа. Тэгэхээр олон нийтийн санал асуулгыг ингээд Eagle цэг юм байна, Icon цэг юм байна. За Монгол телевиз дээр явуулсан энэхүү зүгээр онлайн интернетэд байгаа хэрэглэгчдээс асуухад бол олон мянган хүн, за 90-с дээш хүн бол хариуцлага тооцсоё гэдэг зүйлийг хэлж байна. Тэгэхээр ер нь яагаад энэ асуудлыг өгөх болсон юм бэ? Тэгэхээр үндс сүлд заагдсан эрхийн дагуу нэр бүх иргэд бол үндс сүлийн систем мэдээлэл гаргасан. За бид нэр өөрийнхөө үзэж байгаа үндслээр бол энэ тодорхой үндс сүлд заагдсан бүр эрх хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн гэдэг үндслүүдээр үзэж байгаа учраас бол үндс сүлийн зөрчсөн за тэрийг зөрчлийг бол үндс сүлээс тогтоох юм боломжтой улсын хурлд оруулах боломжтой гэж үзээд бол өгсөн байж байгаа. За магадгүй энэ зүгээр нархуу гишүүний асуудал биш, дан ганц зөв улсын хурлын гишүүдийн асуудлууд байж байна. Дан ганц одоо ч нархуу гишүүн өнөөдөр чуулгандаа суудаг гэдэг юм бусад гишүүд бас муу ялгаагүй ч. Тэр чуулгандаа суулдаг, холбогдох байнгын хорооддогоор харьяалагддаг юм асуудлууд байж байна. Улсын хурлын гишүү өөрөө дан ганц өөрөө тэр орон нутгаас сонгогдсон гэдэг юм торгоос сонгогдсон иргэдийн ашиг сонирхлыг төлөөлнө гэхээс илүүтэйгээр нийт өөрөө Монгол улсын ард иргэдийн элч бүрээр төлөөлөл байж байгаа. Тэгэхээр нийт иргэдэд хамааралтай гэдэг юм амин чухал хэрэгцээтэй шаардлагатай байгаа хуулийн төсөл санаачлах холбогдох гэдэг юм улсын хурлын тогтоолын төсөл санаачлагаас ахгуулаад энэ иргэдийн дуу хоолойг өөрөө тэр хуулдагдах эрхээ бид нэр шилжүүлээд өгсөн байгаа тэр танхимд бол уламжилж явах ёстой. Тэгэхээр одоо бид нэр за дангац одоо нархуу гишүүний асуудал гэдэг юм уу бид нар өгсөн болохоор ингээд яригадаад бусад өөр чуулгандаа суудаг гишүүдийн асуудал бол байж байгаа. Одоо системорч байсан мэдээлэл өгсөн оны өмнө одоо бол хуульд зааснаар бол маргаа үсгээд ингээд хянагдаад хуралдааныхаа бэлтгэл ажилд ингээд хянагдаад явж явах ёстой. Гэтэл бидний зүгээс л авлахлаар одоо энэ хугацаагаа үндсүүлийн цэц маань өөрөө сунгаад байдаг. 14 өдрийн хугацаанд маргаа үсэх гэдэг байгаад байдаг бүр тов тодорхой процесс үүлэн дээр заасан байж байна. Энэ маргаа үсгэснээс хойш 30-ны дотор бэлтгэл ажиллаа хийн. Энэ хугацааг ахин 31-оор сунгана гэдэг юм хугацаа байтал нөгөө маргаа үсэх 14 өнөг ахин 31-оор сунгачаад 2 сарын 3 хугацаанд дуусах юм уу? Иймэрхүү хариул тайлбар өгчлөө л туслах нь. Тэгэхээр өнөөдрийн хэлцүүлгээр бол яг 1% улс төрчийг болоо одоо нам дээр бас онцлохгүй шатандаа төрийн болон одоо хувийн хвшлийн хариуцлага одоо манай нийгмийн харилцаанд яаж алдагдж байна гэдэг зүйлийг бас та бүхнээ сонирхмоор байгаа л да. Тэгэхээр IRIM байгууллага бол бас одоо Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагаас одоо мейнстриминг гэж одоо нийгэмд нэвтрүүлэх гээд байгаа нэгэн сонирхолтой бас хэллэгийг нэвтрүүлэх гээд байгаа. Social accountability гэдэг нэртэй. Тэгэхээр энэ social accountability гэхээр одоо нэг юм хариу тооцоотой хин нэгэн хүн хариуцлага хүлээх гэдэг ойлголт гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ суурь судалгааг та бүхэн бас иргэний нийгмийн байгууллагууд дээр хийхэд ямар дүр зураг харагдаж байна? Тэгэхээр яг нийгмийн хариуцлага одоо яг энэ төслийн хүрээнд бол одоо Дэлхийн банкнаас бол нийгмийн игэх хариуцлага гэж яриад байгаа тийм. Яагаад бас игэх хариуцлага гэдэг нь тэгэхээр өөрөө энэ хариуцлагын асуудал өөрөө процессын асуудал, процессын шинжтэй юм үйл явц. За тэгэхээр шууд Дэлхийн банкны энэ судалгаа руу явж орохоос өмнө одоо жишээл төрийн байгууллагуудын өөрсдийнх нь хийдэг судалгааг иш татмаар байна л да. Авилгатай тэмцэх газраас одоо төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ гэж хийж байгаа. Тэгээд тэн дотор нь төрийн байгууллагын ил тод хариуцлагатай байдлын үнэлгээ гэж индекс гардаг. Иргэдийн санал хүсэлт. Одоо тэгэхээр 2016 оны байдлаар тэр үнэлгээнд 64 байгууллага оролцоод иргэдийн үнэлэмжээр төрийн байгууллагын дундаж одоо хариуцлагатай байдлын индекс бол 50 орчим хувьтай, 52% гарсан баг жишээтэй тийм. Тэгэхээр бусад судалгаагаар ч гэсэн одоо юунес Дэлхийн банкны тэр судалгаагаар ч тэр бусад одоо төрийн байгууллагуудын хариуцлага үйлчлэгийг өндүүлж байгаа судалгаагаар ер нь их доогуур гардаг. Гэтэл яг энэ хариуцлагын тогтолцоо ч нь өөрөө бид нар хариуцлагын тогтолцоо гэж яриад байдаг. Гэтэл одоо тогтолцоог бол нэг хууль шинжилгээ төрийн байгууллагуудын хоорондын хөндлөн хариуцлага тооцох, засаглал хуваах зарчим дээр суурилсан энэ хариуцлага тооцох асуудлыг яриад байдаг болохоос биш яг нөгөө босоо хариуцлагын асуудал бол ярихгүй. Босоо гэдэг нь юу юм бэ гэхээр төрийн байгууллагуудад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, медиа одоо энэ хэвлэл мэдээлэл өөрсдөө хариуцлага тооцож нэг агент байх хэрэгтэй. Ийм байхын тулд энэ байгууллагууд нь иргэд нь өөрсдөө чадвартай байх энэ асуудал өндөгч байгаа. Тэгэхээр яг одоо бидний тэр хийсэн судалгаануудад аваад үзэхээр яг энэ чадвар сул байдаг. Санал гомдлоо гаргаад шийдвэрлүүлсэн иргэдийн тоо одоо жишээл 4 орчим хувьтай байдаг. Гэтэл яг төрийн үйлчлэгэнд сэтгэл ханамжгүй байгаа иргэдийн тоо бол асар өндөр хувьтай байгаад байгаа. Тэгэхээр явандаа бол цаашдаа яг энэ чиглэл рүүгээ иргэдээ, иргэний нийгмийн байгууллагуудаа хэл мэдээлэлээ чадварчуулах чиглэлд юм бол анхаарах хэрэгтэй гэж бид үзэж байна. Тэгэхээр Батбаяр захирлаас бол илүү нам дээр одоо фокус асуулт сонирхмоор байна л да. Танах нээлттэй нийгэм хүрээлэнтэй хамтарч бас намын санхүүжилтээр сая бид бүхэн сурвалжлаган дээр үзлээ.
парламентэд одоо олон удаа сонгогдож байсан Дэмбэрэл гишүүн бол энэ эргээд ёс зүйн хариуцлага тооцох ихээр намууд дээр очичоод байна гэдэг. Намууд бол мэдээж хэрэг төрийн байгууллагууд бол намууд бол ёс зүйн хороотой. Тэн дээр цахилга бат за бүр эрцээс эхлэе те хамгийн наазах юм. Тэгэхээр та бүхний хийсэн судалгаан дээр ямар дүр зураг харагдаж байна. Одоо яг өнөөдөр бол сошиал медиа дээр болон одоо иргэд хоорондоо ярьж байгаа хариуцлагын асуудлуудыг ярихад хамгийн наазахын жишээ бол одоо хууль зүйн сайд нэмд оржийн Lexus цоошин машины асуудал байна те. Сүүлийн 2 хоног онлайн ертөнцид шууглаа хүрээс өг ерөнхий сайд өнөөдөр иргэд зарахыг чиглэл болгосон гэж хэлж байна. Тэгэхээр бусад сайдууд дээр ингээ парк шинжилэл хэрвээ засгийн газар машин худалдаж авсныг тооцоод үзэх юм бол Icon-ы цэгмэн сайтын редактор Болортиагийн тооцоосноор 5 тэрбум төгрөгөөр шинэ машин авсан байх магадaltaй байна. За 5 тэрбум төгрөгөөр хэрвээ засгийн газар машинаа шинжилсэн бол саяын татварын асуудал чинь 50 тэрбумын л асуудал байна. Тэгэхээр асуудлынхаа ярьж байгаагаасаа ерөөсөө юм нийцэхгүй бодлого яваад байна уу гэдэг ийм шүүмжлэл бол байнга бид нэр сошиал медиа дээрээс уншиж байна л да. За би урд товч оршил хэлчихэд асуудал гоо. Ерөнхийдөө манай байгууллагын зүгээс бол илүү одоо хариуцлагыг авилгатай холбож судалдаг. За тэгээ манай авилгын индекс маань өөрөө манай улс дахь ерөөсөл хариуцлагын тогтолцоог өөрөлдвөл намуудын одоо санхүүжилт манай улсын эдийн засаг, банк санхүүгийн одоо хараат бус байдал гэдэг юм ингээд дандаа хариуцлагын тогтолцоог үнэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр сая ярьлаа Дэлхийн банк бол хариуцлагын тогтолцоо ядууралтай ингээд холбоо судалдаг. Тэгээ хариуцлагын тогтолцоо бол өөрөө бол явсаар байгаад авилга сайн засаг гэдэгтэй холбогддог. Хэрвээ хариуцлагын тогтолцоо сул байх юм бол авилга явна, сайн байх юм бол сайн засаг явна. Тэгээд манай байгууллагын судалгаагаар бол хариуцлагын тогтолцоо сул байх юм бол авилга өсөж байгаа. За засаглалын чадвар муурчж байгаа. За иргэд дээр энэ яаж мэдэгдвэхээ төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээ, эрүүл мэнд, боловсролын үйлчлэгээ муудчж байгаа, дотоод нь нийт бүтээгдэхүүн унчж байгаа, эдийн засгийн өсөлт унчж байгаа. Тэгээ хариуцлага бол ерөөсөө хамгийн одоо анхны хүчин зүйл. Өөрөөр нөгөө дахиад анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг хариуцлага бол дахиад тэгээд хариуцлага бол анхдагч. Тийм учраас хариуцлагатай ярих хэрэгтэй. Тэгээд нам дээр ярих юм бол манай хийсэн судалгаа бол намуудын одоо улс төрийн санхүүжилтээр аваад үзэх намууд маань өөрөө санхүүжилт нөр хариуцлагагүй ил тод биш. Дээр нэмээ сая ярьлаа. Төрөөс хяналт тавих хэрэгтэй. Тэр аудитын газар, сонгуулийн ерөнхий газар хяналт тавьж чаддгүй. Намууд нь буцаага тайлагнадгүй. Иргэд нь одоо хийнх хянддгүй. Ийм зургал ажиглагдаж байгаа. Тийм учраас бол хариуцлага сул байгаа. Намууд дээр энд бол авилгын одоо хамгийн их үүсвэр намууд дээр байгаа. Ингээд энэ маань өөрөө сонгуул нөлөөлдөг, улс төр нөлөөлдөг, эргээд манай улс орны эдийн засаг сөргөөр нөлөөлдөг. Одоо гол ерөөсө булаг ундрах нь энд л байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр гишүүд төсөв баталдаг болохоор одоо Монгол улсыг 26-7 жилийн турш бол өрөнд оруулж ирлээ гэдэг дүгнэлтийг бол бас их хийгээд байгаа. Тэгэхээр магнат дараагаас бол яг нам дээр ямар хариуцлагын тогтолцоо явж ийн гэдгийг шин сонин зүйл танаа нам дээр хийж байгаа санаачлалуудаас сонирхмоор байна л да. За намын яг ярьсан мөрийн хөтөлбөрийг өөрчлөх ч юм уу. За намын бодлогын эсрэг ганцаараа одоо тоглолт хийгээд үйл ажиллагаа зөрчөөд явах юм бол эргээд нэр дэвшүүлэхгүй байх гэдэг юм уу. Танаа нам дээр ямар хариуцлагын тогтолцоонууд ажиллаж байна одоогийн байдлаар. Харин за оройн төргөө тэгээд урьсанд баярлалаа хавга. Сахилга бат гэвэл энэ жоохон дисциплин тал руу орох бах тийм ээ. Хариуцлага гэх юм бол энэ одоо зөвөр одоо энэ сая ярьж байгаа ёс зүйн ч юм уу тэр хуулийн хариуцлагын асуудал ярих бах. Тэгэхээр зөв би ингэж дадаам л да ер нь нам дээр ч гэлтгөө. За одоо төрийн байгууллагт ч гэлтгөө. За иргэд ч гэлтгөө ерөнхийдөө Монгол сүүлийн 20 жилийн боловсролын систем гэдэг юмыг зүгээр сулд нь хаяад дампууруулснаас болоод өнөөдөр дисциплин сахилга бат гэдэг юм аль талдаа байхгүй болсон байхгүй. Ойлгож байна. Тэгэхээр дисциплин сахилга баттан дээр ч үндэслээд өөрөө хэлбэл яадаг бол хариуцлагатай хувь хүн төлөвшнөө. Хариуцлагатай хувь хүн төлөвшчийтэн дээр одоо ёс зүй гэдэг асуудал ярих баг. За яг тэр хуулийн хариуцлага бол угаасаа хүн болгон заавал хүлээн. Энэ дээр бол одоо юу гэдэг чинь тэр таасаа ярьж байгаа шиг авилга энэ төр бол тустай эрүүгийн гэмтрэг учраас энэ бол ярих сэдв биш баг. Хүн болгон заавал хариуцлага хүлээх ёстой. Тэр бол эрүүгийн хариуцлага. Бидний ёс зүйн хариуцлага өнөөдөр бас хүлээхгүй байгаа асуудлуудын хүрээнд ярилцж байгаа учраас зүгээр таасаа зөвхөн нам дээр л гэж хэллээ л да. Би энийг бол зөвхөн нам гэж явж сурлалгүйгээр ерөнхийдөө Монголын нийгэм доороосоо дээд хүртэл бүх шатанд аим хариуцлагагүй болсон хамгийн нэгдүгээр бид нар боловсролынхоо системийг сулд нь хайсны нэг илрэл өнөөдөр гарч ирж байна. Ямар ч юм ингээд нэг зургаар нь хаяхаар нэг үр дүн гэж мэдэрдэг юм байна л. Үр дүн нь одоо зүгээр манай нийгэм дээр байгаа болсон 24-өөс 25 жилийн дараа одоо симптом нэлэрч гарч ирж хаасайг хариуцлагагүй болсон. Энийг бол бизнес эрхэлж байгаа хүмүүс чилж байгаа төрийн байгууллагад удирдах албан тушаал ашиж байгаа хүмүүс чилж байгаа. Ажил хийж чадах хүн байхгүй болсон. Тэн дээр одоо юу гэдэг чинь ажлын одоо тухайн хариуцж байгаа ажлаа бас сахилга баттай хийх чадвар байхгүй болсон.
За тэгэхээр ёс зүйн хувьд ярих юм бол нэгэн тийм зүйл байхгүй учраас ёс зүй гэдэг зүйл хаана байхгүй болчих жоохгүй. Бид нар одоо тэр Япон солонгосын өндөр ёс зүйтэй хүмүүсийн огцорсныг бол байнга жишээ татдаг тийм ээ. Тэр чин эргээд суур философи нь эргээд энэ хүмүүсийг явуулсараа тэн дээр огцрох тийм нийгмийн сэтгэл зүйг бэлэн болгож байгаа болохоос биш тэр хүнийг одоо юу гэдэг чинь чи заавал огцор гэж өнөөдөр одоо нэг хүнийг хүмүүжүүлээ зөвхөн улс төрд одоо их хурлын гишүүн болохоор огцруулдаг ийм зүйл биш байхгүй. Тэгэхээр яг энэ сахилгат гэдэг асуудлыг ярих юм бол бүр доороос нь нэгдүгээр ангийн боловсролоос эхэлж ярилаас яг илүү зөв болно гэж ойлгож байна тийм. За баярлалаа. Тэгэхээр үндсэн хууль тогтоогчдын холбоонд байдаг хуучин үндсэн хууль батлагдсан гишүүдээс бол их хилдэг. Дөнгөж саяхан бас ордонд бас хуучин парламентынхан цугласан. Манай парламент бол цагаа барьдаг байсан. Одоогийн парламентаас шал өөр гэж бол маш олон хүн бас мэдээгээр ярьслаа өгсөн байлаа л да. Тэгэхээр Мондо гоо танаас сонирхмоор байгаа зүйл нь сахилга бат гэдэг юм өмнөх тогтолцоонд илүү сайн байгаад одоо муудчихад байгаа мó? Эсвэл бид нар одоо мэдээлэл их болчиход байгаа болохоор бид нар ингэж одоо шүүмжлэх орон зайтай болоод одоо хуучнаа санагалзаад илүү сайхан байсан юм байна. Төрийн үйлчлэгээ илүү хурдцтай хүрдэг байсан юм байна гэж шүүмжлээд байгаа бол та энийг юу гэж хардаг? Одоо үндсэн хууль батлагдсанаас хойш хаяны хугацаанд бид нар нэг зүйлийг одоо юу гэдэг ёстодын хийсэн юм болов гэсэн нийгэмд бол ийм ойлголт байгаа. Бидэнд ч тийм ойлголт байгаа. За 92 оны үндсэн хуулиас өмнө бол бид нар шат болгонд энэ хариуцлагыг хяндаг, тогтоодог, өөрөөр тийм ажилтнууд байсан. Эдгээр бол одоо намын дарга нар, сумын намын өрөөнд дарга, аймгийн одоо бараг л баг дээр байгаа. Эдгээр бол тухайн шат болгонд хариуцлага ямар явж ин тийм хууль зөрчиж гэнэ гэдгийг хяндаг байсан. 92 оны үндсэн хуулиар бол намын энэ оролцооны оронд тийм ээ одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний дарагч байдаг юм уу те шат ятанда хууль эрх зүйгээ чимийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол улс бол хуулийн хүрээнд амьдардаг, үйл ажиллагаагаа явуулдаг, төрийн үйлчилгээгээ үзүүлдэг ийм одоо юу гэдгийг ёс зээг рүү ороод ирсэн. Бид нар энийгэн ард иргэдэд сурталчлаагүй нийгэмд юу гэдэг зэрэг хуулийн дагуу амьдардаг иргэд одоо хуулийн үүднээс тийм үү төрдөө ханддаг бүх шатны албан тушааланд ханддаг эрх нэгдсэн гэдэг энэ зүйлийг одоо бид нар нэлээд орхитуулсан юм болов. Үндсэн хуулиар бол одоо хуулийг сурталчлах тийм ээ тэр үүрэг засгийн газар оногдсон боловч энийг засгийн газарч одоо өнөөдөр хүртэл нэг дөрвтэй хийсэнгүй. Ийм учраас бид нар бол энэ хуулийн эрх зүйгээ ард нийтэд таниулах тийм ээ нийгмийг хуулийн боловсролоор цэнэглэх энэ ажлыг одоо түрүүнд магна дараах хэрлээ. Энийг магадгүй боловсролын системд одоо 4-5 дугаар ангиасан ч байдаг юм уу ингэж хийж тийм ээ энэ нийгмийг хууль эрх зүйд захирагддаг хариуцлага тооцдог тийм үү. Би хариуцлага хүлээнэ, хууль зөрчүүл гэдэг сэтгэхүйг нийгэмд эзэмшүүлэх энэ ажлаа бид нар маш хүчтэй хийхгүй бол өнөөдрийн одоо энэ зүйл үл энэ янзаараа ингээд магадгүй ахаад 10-20 жил үргэлжлэх чи магадгүй л одоо байдалтай байна шүү дээ. Энэ дээр л бид нар анхаарч энэ алдаагаа засах хэрэгтэй болов уу гэж бид нар бол бодож байгаа. За баярлалаа тань. Тэгэхээр хувийн хөвчлийн нийгмийн хариуцлага гэдэг энэ зүйлд ямар оролцох ёстой байд юм бол одоо сая бол шатхууны хомсдол үүслээ 20 хоног. За энэ дээр зарим нэг компани руу бол иргэд нэлээд их бухимдаж тухайн компани одоо гүйцэтгэх захирал мэдээлэл хийгээд байхад хүмүүс одоо бол ямар энэ компаниар үйлчлүүлэхгүй байяач гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд яригдчихээн л та. Тэгэхээр Economist сэтгүүл дээр бас нийтлэл гарсан байсан. Бизнесүүд бол нийгмийн харилцаанд одоо бол түлхүү ордог, өөрийн гэсэн байр суурьтай байхаас өөр аргагүй болж энэ тухайн компани гүйцэтгэх захирал альва нэг нийгмийн шийдвэр дээр аль талдаа байгааг нь хэрэглэгчид бол маш анхааралтай ажигладаг тийм одоо нийгмийн харилцаанд бид нэр сошиал медиатаа зүггүйгээд орчихлоо л да. Тэгэхээр лавжуугаас сонирхоход хариуцлага ингэж багасж байгаа нь хувийн хвшлийнхэн энд оролцоотой. Компаниуд хариуцлага хэр ухамсарлаж байна гэж та бодож байна? За компанийн хувьд, төрийн хувьд, иргэний хувьд бол энэ асуудал өөрөө их чухал асуудал л да. Жишээ нь манай үндсэн хуулиас нас эхэлж нэлээд олон хүмүүс хууль яриад юм. Би бас жоохон сонирхдаг хувьд.
Монголын үндсэн хуулийн философийн үндэс нь юу юм бэ? Монголын үндсэн хуулийн ёс зүйн эрх зүйн үндэс нь юу юм бэ? Монголын үндсэн хуулийн зан заншил түүхэн үндэс нь юу юм бэ гэдэг ийм гурван асуудал чинь манай үндсэн хуульд байдаг юм аа. Бид нар 92 оны үндсэн хуулийг авахдаа Европын хуулийг авсан. Европын хуулийн үндэс нь бол одоо чинь Ромын эрх зүй бол 2000 жилийн эрх зүй тэнд байдаг. Грекийн философи байдаг. Дээр нь бол Библийн судар буюу Библийн судар чинь яриад байгаа сахилгавгат хариуцлагын хамгийн том сургаал шүү дээ. Тэр нь бас байдаг учраас тэр нийгэм болвол чинь одоо үндсэн хуулиа зөрчсөн хүнийг улс төрчийг саяын 3 субъект нь хариуцлага үүрүүлдэг. Шашны талаас, ёс суртахуун талаас, нийгмийн талаас. Манад ийм байдгүй учраас бид нар дарганаас хариуцлага шаарддаг байдаг. Иргэн аж ахуй нэгж тухайн нэг субъектээр хариуцлага асуудал гэдэг. Жишээ нь би бол өөрөө биеэр одоо чинь Монголын хамгийн шудраг хүнийг хууль зассан гэдэг үндсэн хуулийн зэцээр өгөөд 2007 онд нэмдэрж байгааг бол их улсын хурлын дараас огцруулж яасан. Энэ хүн огцрлоо гэдэг дараа нь яасан? Үндсэн хууль зөрчсөн огцортор яадагч үл байхгүй. Энэ жишээ ёс суртахууны талаас юм уу, бусад этикийн талаас асуудал тавьж тийм байна. Яг үнтэй адилхан одоо чинь манай компаниуд чинь хуулийн гол амин сүнс нь шудраг ёс дотроо байдгийн сүнс нь. Тэгтэр гарсан хууль нь өөрөө шудраг ёстой хэр зэрэг нийцсэн байна. Түүнийг дагаж мөрж байгаа субъектэд ойролцоо явах хэрэгтэй. Гэтэл сая бол яг үйл тодын хуулиар 33 мянган компани 17 тэрбум долларын ашиг ажил үйлчлэгээ орлого ил гаргасан. Энэ бол сүүлийн 25 жилд бий болсон процесс. Тэгэхээр энэ бол мөрдөж байгаа хууль процесс нь өөрөө шудраг ёснаас хазаах юм бол энэ авилах ялгал руу ордог тийм зам бий болдго юм аа. Гэтэ 2 минутанд амжихгүй учраас дараа нь бол компани дээр төвлөрүүлж ярив. Компани бол мэдээж 147 мянган компани байгаа. Дээр нь 160 мянган малчин өрх байна, 70 мянган тариалан чинэр байна. Эдийн засаг дээр бол гол үндэс нь эднэр юм аа. Тийм учраас эднэрийг аль болох шудраг байлгах процесс нь өөрөө хуулиараа гарч ирдэг. За баярлалаа. Тэгэхээр хуульч Жаданбаас бол эргээд асуумаар байна л да. Та бүхэн 3 хуульч ингээд нэг хууль тогтоогчийг ажилдаа ирэхгүй байна. За одоо 25 хурлаас 20-д нь суусан байсан бах би бас тоо андуурч байж магадгүй гэдэг үндслээр ингээд өгч чинь. Тэгэхээр яг өмнө нь улсын хурлын гишүүн нэг үндсэн хуулийн цэцэд өгөөд татчихсан тийм тохиолдол байд юм болов уу? Яг энэ бичгийг өгснөөрөө дараагийн улсын хуралд орж ирэх гэж сонгогдож орж ирэх парламентын гишүүдийг хууль тогтоогчдыг илүү хариуцлагажуулах сэдвтэй энэ алхмыг хийсэн үү? Ер нь бол яг иргэдтэй гол үсэд байгаа юм бол ийм л асуудал байж байгаа. За сая лавжуу даргын тухайд бол бас хэлж байна. Улсын хурлын дарга нэмдэрж байгаа тухайд 2007 онд байхад үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлыг бол үндсэн хуулийн цэцэр нэгэн тогтооцсон. Тэгээ улсын хурл энэ асуудал оруулж байгаа. За өмнөх бас энэ 92 оны гэдэг анхны их хурлын бүрэлдэхүүн дээр бас ч гэсэн ганц нэг гишүүдийн асуудлаар үндсэн хууль зөрчсөн асуудлаар авч хэлцэжсэн юм байлаа. Тухайлбал төр малдах гишүүн гэдэг удаа өөрөө аж ахуй үйл ажиллагаа эрхэлсэн гэдэг нь өөрөө үндсэн хуульд харшилсан. Улсын хурлын гишүүний үүрэгт ажиллаас нь хамаарах асуудлаар өөрөө аж ахуй үйл ажиллагаа эрхэлсэн гэдэг үндслээр ямар ч бас энэ асуудал гишүүний үйл ажиллагааны өөрөө үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал байж байна. За нэр бүхий гишүүдийн асуудлууд хүртэл их орж исэн юм байна. За зориг агсны хэрэг байж байна. Хэлбэгдэрж гэдэг юм уу эрхлэгч асны энэ асуудлуудаар бас үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлуудаар бол ороод зарим нь бол үндсэн хууль зөрчсөн зөрчөөгүй юм дүгнэлтүүдийг бол гаргаж ирсэн байл. Тэгэхээр сая нэг манад дээр нэгэн зөрчил гэдэг нь үндсэн хуулиас бол тогтоочл үндсэн хууль зөрчсөн байна гэдэг юм тогтоочдөг. Эргээд үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурл маань хүлээж авах хэсэг огцруулах асуудлыг нь бол улсын хурл шийдвэрлэхээр болчиход. Манай улсын хурлын тухай хуулиар нэг хэдхэн үндслүүд л байж байгаа. За гэмтрэг үйлснөөрөө шүүхийн шийдэх хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор тогтоогдсон. Өөрөө эрүүл мэндийн шалтгаанынхаа улмаас бол энэ ажил үргийг гүйцэтгэх боломжгүй ус өсөлттэй гаргасан. Өөр ажил албан тушаалд шилжсэн гэдэг юм уу цөөхөд үндэслэл. Тэгэхээр энэ дээр одоо шинэ бүрэн эрх хэрэгжүүлдэг чуулгандаа суудгүй гэдэг юм уу энэ яг тодорхой заажгүй бол хуулийн зохицуулалт маань өөрөө их ойлгомжгүй гэдэг юмудаар ийм нөхцөл байдлууд үүсгэж байгаа л да. Уучлаарай улсын хурлын бид нар арай нэг тийм өнгөцгөн хандаж болохгүй. Улсын хурлын гишүүний хариуцлага юугаар хоёр юмар илэрхийлвэл үндсэн хууль зөрчиж гэнэ. Гаргасан тэр үнэ тогтоол шийдвэр. Хоёрт нь бол макро эдийн засгийн тоо үзүүлэлтүүд багасч гэнэ. Ерөөс улсын хурл энэ хоёрыг хариуцдаг субъект шүү дээ. Бусд нь бол нэг сонио асуудал биш шүү. Өнөөдөр бол одоо чинь татварын бодлогыг буцааж тавьж л байна л да татвараа. Тэгэхээр өнгөрсөн хавар бол улсын хурл бол улсын хурлаар онцгой эрх буюу татвар тогтоодог онцгой эрхээ сая нэг байгууллагад алдсан байсан. Сая буцаага тавьж байгаа. Энэ бол баг тэр яриад байгаа зэцтэр очих асуудал байхгүй. Тэгэхээр бид нар улсын хурлын гишүүн маань тэр татвар тогтоодог онцгой эрх олон улсын байгууллагад алдсан уу юу гэдэг дээр л тэр хүний хариуцлага асуудал ярина шүү.
макро эдийн засаг хасах нэг дээр очиж тэр мөнгөний бодлого зөв байсан уу, эдний гаргасан шийдвэр зөв үү гэдгийг л асуудал ярих хэрэгтэй. Тэгэхээр бодлоор бол эрт суул хамаагүй юу? Үгүй ээ. Эрдсийн асуудлыг бол уг нь ойлгомжтой шүү дээ. Чи тангараг өөрөгцсөн асуудал. Бид тэгэхээр жижиг юмнаас тэр том асуудал дээр нь алдаа хийхэд Монголд ямар ч хариуцлага байдгүй. Чинь одоо Төв банкны 3 их нэгдүгээрний асуудал одоо өрөнд орцсон. Одоо алдагдал. Тэрийг чинь одоо 13 14 онд хийсэн улс төрчөөс нэг ч хүн тэрийг асуухгүй байгаа байхгүй. Эрдэнэтэйг чинь одоо яг улс төрийн шийдвэрээр авцсан процесс хин ч ярихгүй байгаа. Дараа нь 2 хүүхдийг авсан 2 хүүхдийг хариуцлага яриад байгаа. Тэгэхээр улс төрчдийн гаргаж байгаа тэр зангарах хэмжээнийх нь хэмжээнд бас тийм их шаардж явах хэрэгтэй байгаамаа. Тэгэхгүй бол тэрийн шаардахгүй мөртлөө өөр асуудал. Чинь зориг гişүн 1994 онд өөрөө талигаач болохоос өмнөхөн хүний өмнөөс коноп дарахыг үндсэн хуулийн зэсээ оруулаад унагсан байсан шүү дээ. Яг л хүний өмнөөс коноп тарж болохгүй их хурлын гишүү. Энэ бүр үндсэн хуулийн дүгнэлт бүр тогтоол гарцсан байгаа. Гэтэл гишүүд өнөөдөр хүртэл тэр зэсийн асуудлыг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хүмүүжил, ёс суртахуун тэр байх ёстой хүний суур эрдэмүүд бол уг нь бий болсон хүмүүс тэнд байж их тохиолдолд biz том төвчнийхөө юмыг тэднээс шаардах ёстой. Тэгэхээр тийм төлөвшлэн хүмүүс бий болоогүй хүмүүсийг аваачаа тавьчих тэр мэдээж энэ бол авилах ялах бол сонгуулийн гажигаас бол тэгээд буцаа биднээс нэг тийм жоохон юмар харилцан хариуцлага нэхэд том юмнаас мартчихад байна. Тийм учраас энэ том юм руу явуулгаад чинь манай магна бид нар бол аль 2005 6 оноос хойш авилах ялах бол энэ нийгмийн болохгүй байна гэд асуудал гаргаж тавиад явсаар байгаа л гэтэл сүүлдээ бол энэ хариуцлага ярьж байгаа хүмүүсийг вакуумжуулах нийгмээс тусгаарлах өөрсдөө тэр тоглолтноос хол байх гэд үйл явц бас дахиад голдон тоглоом гарч ирж байна. За баярлалаа. Манай Жаданба хизээ өмсөлийн танцсан бай. Би бас сониос уншижсэн. 12 сар танцсан тийм. Одоо өмсөлийн цэс хариу байхгүй гоц. Хариу бол баг. Тэгэхээр энэ манай үндсэн хуулийн цэцгээд түрүү манай логж өвчлсөн хэллээ. Ер нь одоо энэ сахилгат гэдэг чинь бас нэг моралын хэмжүүр шүү дээ. Ер нь бол тийм ээ. Бидний одоо дотор байгаа нэг мораль өнөөдрийн нийгмийн байгаа мораль нь арай л хүрэхгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр уг нь энэ дээр л манай үндсэн хуулийн цэц бас нэг үндсэн хуулийн цэц шиг бас нэг үндсэн хууль хамгаалдаг юм байгуулах шиг хэрвээ ажиллах юм бол одоо яг энэ би энэ кейс дээр ярьж байна л да. Энэ дээр бас их тийм зөв жишг тогтоох байхгүй. Гэхдээ тэр тэнд байгаа нөхдүүдэд ямар ч улс төрийн эрх зориг байхгүй. Би одоо сая 2007 оны түүхийг ярьлаа. Тухайн үед яг хөө ингээд нэг их хурлын даргаыг огцруулсан юм шиг мөртлөө эн чинь бас цаагаараа дахиад улс төрийн захиалга байсан байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг чинь манай үндсэн хуулийн цэц бол дэндүү нэгдүгээрт улс төрчсөн. Хоёрдугаар тэнд бол цэвэр одоо хуульчдыг үндсэн хууль гэдэг бол өөрөө хууль шилтэй үг нь бол энэ чинь тунхаг манифесто байхгүй ер нь бол энэ улсыг бид нар яах гэж байгуулж байгаа энэ улсын үнэт зүйл нь юу юугаа хамгаалахын гэдэг ийм тунхаг болохоос шинэ ч одоо тэдийн тэддгээр зүйл гэдэг хууль биш. Тэгэхээр энэ манай үндсэн хуулийн цэцэд ихэвчлэн байдаг одоо хуульчд гэх юм уу тэнд одоо гишүүн гэж явж байгаа нөхдүүд бол дандаа тэддгээр зүйлийн тэдийг хайдаг хүмүүс байдаг байхгүй. Дандаа их сургуулийн багш нар олон жил багш хийсэн. Тэгэхээр үндсэн хууль гэдэг бол өөрөө нэг үзэл санаа тийм ээ идеологи гэдгээ ерөөсөө ойлгоогүй. Одоо шил ингээд одоо тухайн их хурлын гишүүн дэндүү их тасалсан өөрөөр хэлбэл ингээд үндсэн хуулийн үзэл санаа талаасаа зөрчиж байгаа ийм үйлдэл байхгүй. Яг тэрнээс үндсэн хуулийг бүгдийг ингээд эргүүлээд харах юм бол энэ бол үндэслэл болохгүй. Тэгэд манайх бол өнөөдөр энэ тэр одоо үндсэн хуулийн эцэст байгаа хүмүүсийн төлөвшлийн хэмжээ бол ийм хэмжээнд ойлгох хэмжээнд хүрээгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт юу вэ гэхээр дэндүү иргэний зориггүй, дэндүү улс төрчсөн нөхдөд байдаг учраас өнөөдөр бас манай нийгэм сахилга бат ёс суртахууны хувьд ийм дорой болсон. Бас нэг буруутнууд бол тэнд байгаа байхгүй. За баярлалаа. Тэгэхээр цэц рүү өнөөдөр яг нэвтрүүлэг эхлэхээс бас яг бараг 5 минутын өмнө хуульч өмгөөлөгч Алтан гэрэл энэ засгийн газрыг давхар дээлийн асуудлаар бас цэц рүү гомдол гаргасан одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг одоо хэмжил гаргасан гэдэг мэдээллийг бас манай редакцид ирүүллээ л дээ. Тэгэхээр лавжив ерөнхийлөгч сая хэллээ. Хүмүүс бол дараанараас ингээд хариуцлага сахилга батыг хүсээд байна. Яг тэгэхээр дараанаар биднэрт харагдаад байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь дарга нар хариуцлагагүй байгаа нь фактаар бидэнд харагдаад байна. Одоо жишээлбэл сая одоо Азийн орнуудад ингээд зүүсэн цагнаасаа болоод огцорлоо ч гэдэг юм уу. Японд одоо хүүхдээ тэтгэлэгт оруулснаар докторийн диссертацаа худлаа бичснээр ч гэдэг юм уу. Хүмүүс уучлалт гуйгаад хүүхэд нь хэрэгт холбогдохоор уучлалт гуйгаад ингээд ёс зүйн хариуцлага хүлээгээд байдаг. Манайд болохоор дүүргийн удирдлага хийжсэн хүмүүс болохоор хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр тэр бум дүүргийн газартаа гэдэг хөрөнгө оруулалтын мэдүүлгийг одоо бид нар ороод харж болно. Хайлттай тэмцэх газар. Тэгэхэд тэр хүмүүс болохоор орлогоо тайлбарлахгүй яаж тэр газрыг авсан гэдгээ тайлбарлахгүй одоо хөрөнгөцсөн гэдэг чи одоо бол хуулийн дээр гэмт хэрэг болоод шинээр ороод ирсэн байгаа шүү дээ шинэ эрүүгийн хуулийн дээр. Тэгэхээр эргээд
одоо танаа хийсэн судалгааг бас сонирхмоор байна л да. Энэ судалгааны хураангуй нь ингээд хариуцлагатай байдлын түвшин, ил тод байдлын түвшин, шудраг байдлын түвшингээ гаргасан юм байна. Тэгэхээр энэ аргачлалыг болон шилэн данс энэ аудитын байгууллагын тайланг ингээл уншаад байж хахад бол манад захиргааны иргэн шүүхтэр ирсэн байгаа 12,000 гомдлын одоо 60% нь төр захиргааны байгууллагын буруу шийдвэр гарлаач гэж гардаг юм. Тэгэхээр энэ иргэд дээр яаж хохирол учруулад байна гэдгийг сонирхмоор. Тэгэхээр эргээд яг хуу та бас өөрөө хэллээ. Дарга нар дээр хариуцлагын асуудал яригдаад байна гэх тийм. Тэгэхээр хариуцлага гэдэг өөрөө эрх мэдэл тэр эрх мэдлийг чиглүүлэх ёстой чиг үүрэг. Тэгээ энэ хоёр дээр дагалдаж ирж байгаа юм зүйл багхгүй. Тэгэхээр яг хуу эрх мэдлийн өндөр байх тусмал нөгөө хариуцлагын асуудал газар авч яригддаг тийм. Олон хүнийг хамардаг ийм зүйл л тийм. Тэгэхээр яг хуу ер нь бол энэ хариуцлагагүй байна гэдэг нь бол иргэдэд нийгэм эдийн засаг байгаль орчинтэй бүх чиглэлээр хохирол учруулах боломжтой. Тэгээд тэрнээс гадна одоо энэ төрийн үйлчлэгээ авах цаг хугацаа тий бусад энэ нийгмийн асуудлууд нөлөөлж байгаа. Тэгээд сая бас яг энд яригдж байгаа одоо энэ цэц одоо жишээл энэ гомдлоо цаг хугацааныхаа дотор шийдэхгүй байна ч гэдэг юм уу хэрэг үүсэхгүй байна. Гэх мэт энэ асуудлууд өөрөө юуг харуулж байгаа гэхээр яг энэ бие биендээ хяналт тавьж явах хэвээр хариуцлага нэгж явах хэвээр төрийн тогтолцоо нь өөрөө ажиллахгүй байна гэсэн үг. Нөгөө хөндлөн тогтолцоо гэж яриад. Гэтэл нөгөө талаас яг энэ босоо тогтолцоо иргэд маань өөрсдөө энийг хариуцлагын асуудлыг одоо нэг дүүргийн мэрэгжилтний буруу шийдвэрийг иргэд хариуцлага нэхэж тэнд гомдлын гаргаж явах хэрэгтэй боловч иргэд яг энэ асуудал дээр байхгүй. Нөгөө сошиал медиагаар л энэ болохгүй байна гэдэг. Яг нөгөө нэг гарын үсэг цуглуулад петишн зурхтай гэдэг ч юм уу эсвэл нөгөө жагсаалт цуглаанаа хийдэг эсэргүүцлийн илэрхийлэх энэ арга хэрэгслүүд бол явахгүй байгаа гэдэг. Бас итгэхгүй байна. Нөгөө талаас бас улс төрийн болон хуулийн хариуцлага гэж хоёр янзын хариуцлага байна л да. Тэнгүүд хуулийн хариуцлага нь яадаг юм бэ гэхээр одоо жишээл яг төрийн албан хаагчдын хариуцлагын асуудал бол хууль тодорхой, харьцангуй тодорхой заагдсан. Гэтэл яг томилогддог, сонгогддог албан тушаалтны хариуцлагын асуудал нарийн тодорхой бол байдгүй. Тэгэхээр нөгөө хуулийн хариуцлагын асуудал чинь тэнд бас бүрэн хэрэгжих боломжгүй. Улс төрийн хариуцлага гэхэлэр эргээд энэ маань өөрөө улс төрийн намууд, улс төрийн хүчнүүдэд буугаад ирж байгаа. Тэгэхээр бүх төрлийн хариуцлагт ер нь одоо түрүүн бас тэнд лавжуу ерөнхийлөгч хэллээ те. Одоо хариуцлагадаг чинь одоо боловсрал те одоо янз бүрийн юмнууд байна гэдэг. Тэгэхээр бүх төрлийн асуудал одоо макро эдийн засгийн гүйцэтгэгч гэдэг юм уу те. Тэр бүх асуудлаар нь хариуцлага нэгчээдэг watchdog-уд байх хэрэгтэй те нийгэмд. Тэгэхээр одоо тэр бидний тогтолцоонд суулгаад өгсөн төрийн тэр функцүүд нь хэрэгжихгүй болохоор иргэний нийгэм нь өөрөө тэр төрлөөр чадахчиж ингэж яагаагүй болохоор хариуцлагын асуудал өөрөө ингэж унаад байна гэж харагдаж байна. Цогоос 30 секунд төхөө. Одоо сая хэлж штэ. Манад одоо бас нэг асуудал юу вэ гэхээр зүгээр гадны жишээ ярил л да. Одоо сая таны тэр ярьж байгаа одоо диссертац хуулаагүй л да өөрхөн 3 өгүүлбэр штэ тий. Тэр бол Германы Батлан хамгаалахын сайд байсан баха. Санаж байна. Мундаг залуу байсан. Ишлэлээр бичээгүй. Тий, үгүй. Хаанаас авснаа бичээгүй. Тэгээ хүний диссертацаас нэг 3 юм байсан. Тэгээ Японых тэр бол нөгөө хууч ерөнхий сайдаа өгөх штэ бас. Эдийн засгийн хөгжлийн сайдсан баг тийм ээ Японы. Энэ яаж ийм вөхлөр нийгэм нөрөө боловсралтай. Тийм болохоор энэ хүмүүс хичнээн одоо сүүлийн бүр Америкийн жишээ. Одоо сая сүүлийн Америкийн сенат одоо бүгд найрнаас дэвшсэн нөхрийг Трамп хүчээр дэмжээлсэн. Нөгөөх нь нөгөө бараг 10 жилийн өмнө 20 жилийн өмнө нэг эмэгтэй хүнтэй бас жоохон одоо буруу харьцаа хийсэн тийм. Гэхдээ өөрийгөө өгөөсгөл ингээд явуулсан сонгуульд ялагдчихлаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр манад нийгэм нь өөрөө ийм нэр холбогдсон хүмүүсийг дэмжээд ялуулаад ингээд ахлаар эн чинь өөрөөр хэлбэл зүгээр энгийн болчихж байгаа байхгүй. Ойлгож байгааз? Одоо бусд одоо юу гэдэг чинь тэр боловсрал өндөр, мораль нь өндөр, тийм нийгэмд байж боломгүй юм. Манай нийгэмд энгийн юм болчих. Тэгэхээр одоо саяны яриад байгаа энэ бүх хариуцлагыг чи эцсийн эцэд одоо юу гэдэг чинь улс төр байна уу, энэ юу нэр чи хин дээр очих хэвээр гэхээр иргэдээ гэгэрүүлэх дээр очих хэвээр байхгүй. Тэгээ иргэд гэгээрээ иймэрхүү нөхдүүдийг намын сонгуульд ялагдуулаад тийм ээ зөв. Дээрээс нь тухайн хүнийг сонгуульд ялагдуулаад авах юм бол хүссэн ч үсээгүй чинь за энэний дараа наад хүмүүс чинь саналаа өгдөг юм шүү гэдэг сигналтай болох хэвээр байхгүй. Тэгэхгүй болохоор аль аль талдаа аль аль сонгуульдаа тийм байхгүй болохоор яасан ч яадаг юм бэ? Наад бол чи сонгуулиар 50 төгрөг тараагаад ялчдаг юм а гэдэг уур амьсгал одоо ингээ их захгүй ингээд болцсон учраас өнөөдөр энэ хүмүүс чи ичид зоохгүйгээр одоо extended fund facilities чи хамгийн чанга хөтөлбөр шүү дээ валютын сангийн тийм биз. Тэгэхэд 400 сая төгрөгөөр бүр tuning хийсэн 18 оны загварын машин унна гэдэг бол энэ бол зүгээр бүр байж боломгүй юм баггүй. Тэгэхэд өнөөдөр юу гэдэг чи манад одоо харж байгаа 2-3 өдөр сая Facebook, Twitter-ээр ярьж 7 хоногийн дараа гэхэд нөгөө машинаач мартчих. Нөгөө хүн зарахгүй. Би бол яг мэдчихэв.
Наадвал чи яг үгүй яг 7 хоногийн дараа нөгөөх нь машина унах хэрэгтэй юм шиг энэ гудамжаар унаад явна. Тэгээд бид нар угаасаа энэ унах хэрэгтэй юм шиг хараад хажуугаар нь суuna. Тэгээд 2020 оны сонгуулиуд яг л энэ хүн чинь хамгийн шударга нэгээд дахиад сонгуулиа өгөөд энэ хүнийг ялуулна. За баярлалаа. Ойлгож байгаа л хавга. Тэгэхээр юу вэ гэхээр энэ чинь бүхэлдээ яг үгүй манай нийгэм энэ 20 хэдэн жил боловсрол гэдэг юмыг тэр чигт нь хайцсан учраас хүмүүс ч өөрөө нэг боловсрол нь хэдий ч нэ богино одоо баг багтсмаа меморийн богино байдаг байхгүй. Одоо харж ням дөржван тэр машиныг 7 хоногийн дараа нийгмээр мартна. Сарын дараа бүгд мартна. 2020 он гэхэд нэг тиймэрхүү юм байсан хөөрхий машин аваалаа гэдэг тиймэрхүү сигнал үлдэх байхгүй. За ойлголоо. Тэгэхээр ням дөржван машиныг яг зарсан уу үгүй юу гэдгийг бол манай редакц бас марталгүй сурвалжлахаа энд амлчээ. Тэгэхээр боловсрол руу ганцхан ингээд хаяад бүгдээрээ гэгэрснийхаа дараа хариуцлага тооцно гэхээр бид нэр одоо амьдраад яваад байна л да. Одоо тий бид нэр одоо хохирогчуулаад яваад байна. Тэгэхээр Батбаяр захирлаас би сая иргэдийн төлөөлөгчдийн хурлын бас газрын асуудлаар ийсэн олон нийтийн хилцүүлэгт сууж үзлээ. За 500-аад иргэд ирж байна. Нийслэлийн газрын албанд бол асар бухимдалтайгаар тэр байгууллагыг авилгалд автсан гэж байна. За гомдоосон гэж байна. 87 оноос хойш газраа хөөцөлдөж байгаа хүн хүртэл байна. За Баянзүрх дүүрэг дээр бол бүр ингээд асуудал бол тэнд ингээд 60 айл 200 айл гэдээ ирсэн тэнд нийслэлийн газрын алба бараг тэнд хамгаалт авахар хэмжээнд соёлын төвөргөнд хилцүүлэг өрнөжилөө. За тэн дээрээс за яг ингээд хүмүүсийн бухимдал ийм төвшөнд байхад өчигдөр уржигдөр иргэдийн хурал хуралдахад ирсэн 60% таа. За нэг 45 төлөөлөгчийн 30 нь сууж явах жишээтэй. Тэгэхээр нөгөө лавч захиралтай миний санал нийлэхгүй байгаа зүйл нь уучлаарай. Би эндээс тодруулах гээд байгаа нь бидэнд харагдаж байгаа ганц зүйл нь ядаж манай дарга нар хуралдаа сууж гин үгүй юу? Гадагшаа томилтоор хэр их явж гин, мөнгө хэр үрж гин гэдэг нөгөө хэмжиж болдог индикатораа хэвлэлэн сэтгүүлчт нь юм уу, хуульчт нь ингээ харах гээд байна л да. Одоо хөрхэн амтан байгаа зүйлээрээ хариуцлага тооцох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээс макро эдийн засгийн үзүүлэлтүүд унжина гэж иргэн бүр ч юм уу бас харъя гэхээр арай бас өндөр түвшний анализ хийх шаардлагатай. Тэгээд өгж байгаа тоон үнэн үү гэдэг хоёр дахь нь гарч ирэх. Хариулаач. Урд нь орч магадгүй. Тэгэхээр түрүүн компани хариуцлага юм л чинь компани шударгаар татвар төлөө явна гэдэг нь компани ажил биш байхгүй. Сая бид нар одоо чинь 2015 онд ямар ирэх өгсөн байгвал иргэнд чинь нөтийн толон авдаг системийг бий болгоод иргэн толон авах тэр компани хүссэн хүсээгүй татварынхаа тайлан гаргаж өгч байгаа. Өнөөдрийн 1.3 их найдаар татварын орлого биелсэн байна. Энэ юу вэ гэвэл иргэн таны авсан толон л буцаага тэр компанийг бүх тайлангаа гаргахаас өөр аргагүй байдлаар аваачиж байгаа. Тэгэхээр ийм системийн өөрчлөлт яриад байгаа нийгмийн шударгасыг бүрдүүлдэг юм аа. Өнөөдөр иргэний ганцхан толон. Ерөөс одоо энэнийхээ төлөө иргэд маань 72 мянган төгрөгийг буцааж явна. Нөтийн 20%-ыг. Энэ системийг чи 8 онд оруулсан бол энэ чи нийтийн мөнгөний хяналт компани дээр өөр болоод явах. Ерөөсөө тэгэхээр манайх нийтийн төрийн нийтийн хамгаалалт өмч төрийн санхүү ямар ч хуулиар зохицуулдаг байна. Өнөөдөр хуулийн байхгүй. Тийм учраас дарга нарын тэр 70 шиг их мөнгөн дээр байгааг жирийн иргэн олж харж чадахгүй. Тийм учраас чинь компаниудыг нөтийн толгооноор явуулсан. Чин тендер дээр бол ганцхан тендерийн цалингийн санг 2 дахин өсөхөд тэр хяналтанд орчих юм аа. Тэгэхээр манай энэ дарга нарын хамгийн гол юм нь хяналтандаа оруулдаг тэр системүүд ерөөс хуульчилж өгөхгүйдээ гол асуудал байгаа шүү. Тийм учраас бид нар яагаад дарга нар юм баячаад яагаад төрд орсон тэр бомтон болоод идэгэн асуудал нь ерөөсөө цаана механизмыг хийж өгөхгүй гацаагаад байгаа. Нөгөө талаас сая асууж компани төлөө явж байгаа тэр ажилчдынхаа компани захирал болгон тэр ажлын байрны 10 хүн байна уу 1000 хүн байна уу түүнийхээ төлөө зовж явж энэ зах зээлээс чинь жоохон ашиг олж тэр цалин бүлүүгээ тавьж явдгийн шүү. Энэ нэг тийм баяргсан талаар цацсан юм байдгүй. Хин талаар цацдаггүй гэвэл авилга авсан нөхөр. Нөгөө нэг нийтийн сангаас хулгайлцсан нөхөр, нийтийн лицензийг авч нэг гадны нөхөр зараад нэг 2 сая доллар хулгайлцсан нөхдүүд л энэ цамаан занг бий болгож нийгмийг эвдээд байгаа маа. Энэ дээр бид нар олон жил ярьж байна да. Одоо энийг зэгцлээгүй тохиолдолд ганц нэг субъектив байдлыг яриад ах юм бол энэ өөрөө илэршихгүй. Дээр нь хамгийн гол асуудал та түрүүн социализм ярьж байгаа. Социализмын яг нариндаа иргэн нь матаас өчтдөг байсан учраас дарга нар хариуцлагатайсан байхгүй. Тэр чинь мөнгөний нийгэм биш байсан шүү дээ. Эд хөрөнгөний нийгэм биш байсан. Матаасны нийгэм байсан байхгүй. Тийм учраас матуулахгүй тулд дарга нь хүртэл одоо зэгцтэй байх гадна талдаас нь тиймэрхүү байдал харуулдаг байсан. Өнөөдөр иргэд маань 1000 матаас өчөөд очоод тэр нь хариуцлагуулж явагдахгүй байгаа учраас
асуудал байгаа. Тийм учраас их хурлын гишүүнээ эргүүлэн татдаг болчихно шүү дээ. Хоёрт нь иргэдийн төлөөсөө хуралд нам оруулахыг болиулчихсан шүү дээ. Иргэдийн төлөөсөө хурал нь намд ааглуулсан учраас одоо та нийслэлийн иргэдийн төлөөсөө хурал иргэдийн гишүү сууж яах гэж санаж байна төлөөлөгч. Байхгүй шүү дээ. Хоёр намын л гишүүд сууж байгаа шүү дээ. Иргэдийн төлөөсөө хурал гэдэг бол намуудын нэгж байгуулгал болцсон. Одоо энэ дүүрэг мөрөг бол хаач бас адилхан. Тэнд бол ямар ч иргэний төлөөл байхгүй. Тийм учраас иргэнд нь хариуцлагад санхүүгийн ёс суртахууны тэгээ улс төрийн хариуцлагаас иргэний нандин эрхийг хамгаалах нь чухал байгаа байхгүй. Одоо энэ төлөв манай энэ байгууллагууд би байж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр Баатар захирлаас түрүүний асуултаа асуумаар байна л да. Эргээл одоо нэмд орж байгаа одоо Lexus 570 руу дээр жишээ яриад одоо хамгийн их хэвлэлээр яригдж байгаа жишээнүүдийг бол зөвхөн жишээ болгож оруулж ирээд байгаа шүү. Яг нэг хүн рүү одоо бас фокуслаад яриад байгаа юм байхгүй. Тэгэхээр та сошиал медиа дээр бичсэн байсан те. Төрийн машинуудыг энэ аль даргын машин ямар чиг үүрэгтэй гэдгийг машин дээр нь наачих юм бол одоо хүүг зөөхөө боломж гэдэг юм. Тэгэхээр иймэрхүү санаачлалууд хүмүүс нөгөө боловсроод ёс зүйтэй болохоос өмнө одоо механизмууд процессууд явж явах хэрэгтэй юм шиг. За тэгэхээр хариуцлагатай бас асуултанд ойлгомж ганцхан зүйл нэмчи. Хариуцлагатай бид нэр төрийн хариуцлага улс төрийн одоо хариуцлага гэсэн зүйлээ салгаж ярихгүй бид холиод байна л да. Улс төрийн хариуцлага бол улс төрийн намууд өөрсдөө хариуцлагагүй шийдвэр гаргасан улс орнууд эдийн засгийн эрсдэлд оруулсан энэ хариуцлагагүй шийдвэр гаргасан авилгад өртсөн тэр одоо өөрийнхөө гишүүдэд хариуцлага тоосдог механизм байх ёстой. Энийг бид улс төрийн хариуцлага гэж байгаа. Төрийн хариуцлага гэдэг бол мөн адилхан төрийн одоо албанд ажил үр гүйцэтгэж байгаад хариуцлага алдсан энэ хариуцлага тогтолцоо шүү дээ. Тэгээд манай хийсэн судалгаа бол хариуцлага алдагдаад ирэхээр эдийн засгийн өсөлт буурдаг, төрийн үйлчлэгээ сайн засаглал ундаг ийм судалгаа байж байгаа. Хариуцлага алдаад ирэхээр авилгал өсдөг ийм судалгаа байж байгаа. Дээр нь нэмээд төрийн албан хаагчид нь өөрөө улс төрийн намуудаас хараад дээр нь чадахгүй байх нь эргээд хариуцлагын тогтолцоогоо унагадаг. Дээр нь нэмээд одоо авилгыг өсгөдөг ийм судалгаанууд байж байгаа. Тэгээ энэ бол судалгаанууд өөрөө нөгөө Монголд маш хамааралтай болоод байна л да. Яг гэвэл биднэрт энэ жишээнүүд нь байгаад байна. Тийм учраас бидний өнөөдөр бол сая би бол магна дараа ярьж байгаадаа бас нэмж хэлэх гээд байна л да. Бас дээрээс Монголд одоо хариуцлагын тогтолцоотой холбоотой ардын үг байна шүү дээ. Дээрээ судлаа бол доороо гүйдлээ олно гэдэг шиг. Энэ бол дээрээ эхлээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлвэл доороо бас бэхжих юм байгаа байхгүй зөвхөн доороосоо биш. Тийм учраас бид нар хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх ёстой. Дээр нь нэмээд бол саяын одоо болоод байгаа жишээ бол бас их сайн жишээ боллоо шүү дээ. Доороос иргэдээс одоо хариуцлага шаардлаа. Дээрээс нь одоо тэрийг тооцох хэрэгтэй байгуулга нь хариуцлагын тооцоод энийг залрууллаа. Энэ бол одоо сайн жишээ болчлоо гэж харж байна. За тэгээд нэмээд хэлэхэд бол манай байгууллагын зүгээс түрүүн хэлсэн авилгын индекс, Монгол улсын авилгын индекс яагаад өсөхгүй вэ гэж бид нар бүгд ярьдаг. Ардталт нь юу вэ гэхээр эн чинь дандаа манай хариуцлагын тогтолцоонд үнэлсэн байгаа байхгүй юу? Одоо шүүх засаглалын хараат бус байдал, аудитын газар, Монгол банк, санхүү энэ бүх байгууллагуудын хараат бус хариуцлагатай байдал, шийдвэр гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээдэг эсхийг энэ авилгын индекс үнэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагын тогтолцоог сайжруулахгүйгээр авилгын индекс өсөхгүй. Дээр нь бол хариуцлага авилга маань өөрөө ерөөсөө нэг одоо сумны хоёр үзүр шүү дээ. Ийм учраас бол бидний энийг холбож, тусад нь биш холбож байнга гэж бодож явах хэрэгтэй зүйл болчиход байгаа. Тэгэхээр Мондогоогоос асуухад өмнө нь үндсэн хуулийг ярьж байхад энэ хууль баталдаг хүмүүсийн хариуцлагыг яаж оруулж өгсөн байсан юм бэ? Ардын хурал гэж байхад юм уу? Тэгэхээр та бол яг намын шат шатны үүрийн байгууллагуудыг өмнө нь хэллээ те. Тэгэхээр одоо инээдтэй ч юм шиг одоо анекдотнууд байдаг л да те. Одоо эмэгтэйчүүдийн одоо жирэмслэлтээс хамгаалах төхөөрөмж сум дээр 3 ширхэг байсан. 10 эмэгтэй жирэмсэн байсан. Хин нь авах вэ гэхэд саяхан бас эмэгтэйчүүдийн гендрийн тэгшэрхийн төлөө ажилтдаг байгууллагаас бас сонсч ирсэн. Тухайн үедээ бол намын үрээр ордог байсан гэж байгаа байхгүй юу? Одоо хувийн нууц мууц тэнд хамаагүй. За намын тухайн шатны одоо дарга нь бол аль нь идэвхтэн гишүүн бэ гэдгээс нь шалтгаалж одоо тухайн спиралыг өгж исэн гэх жишээний. Тэгэхээр одоо тийм амар үзмжээр шийддэг байсан нийгэм нь илүү сахилга баттай байсан гэж үзэхэд өрөөсгөл биш үү? Одоо яаж ардын хурлын депутатууд хариуцлага тоосдог байсан? Тэрийг шин үндсэн хуулийг хийхдээ яаж оруулж өгсөн юм бол та бүхэн яг тухайн хилцүүлэг явж байхад энэ өөрөө их олон талаас нь бодож хийх л ёстой асуудал л да. 92 онд үндсэн хууль батлаад уг нь 90 онд сонгогдсон ардын их хурл бол 5 жилийн хугацаатай байсан. Гэтэл юу гэдэг зэрэг 92 онд үндсэн хууль баталчихгоотаа өөрсдөө тарах шийдвэр гаргасан. Улсын байгуулалт бас адилхан шүү дээ. Тэгээ энэ дээрээс л нэг юм харагдаад байгаа. Хууль баталчихгоот нь
нийгэм одоо урагшаа хөгжөөд ард түмний аж амьдрал сайжрах юм шиг бид нар гинэн бодсон. Гэтэл хуулиа тайлбарлаад хуульд нийгэмд ард түмний одоо амьдрдаг сурах хөдөлмөрлөх энэ боломжийг тэднэрт өгөөгүй ингээд орхисон юм болов. Энэ бол маш том алдаа юм болов гэж. Нөгөө талаас одоо 92 онд баталсан одооны үндсэн хуулиар бид нар нэгэнт парламентын засаглалыг сонгосон юм бол тийм ээ энэ парламентын засаглалаа төлөвлөрүүлэх ажлыг одоо улс төрийн намч хийсэнгүй өнөөдрийн эрх барьж байгаа урд нь эрх барьж байсан одоо улс төрийн хүчнүүтч нэх энэ санаа тавьсангүй л дээ. Өөрөөр хэлбэл парламентын засаглал бол одоо анх дэлхийн 2 дугаар дайны дараа гарсны дайны дараах одоо утгаасаа бол шал өөр болоод энэ бол цэвэр өрсөлдөөний ийм талбар болсон. Одоо тэр үед бол ялсан нөхөр нь бол улс төрийн хүчин бол бүх хүчийг одоо эрх мэдлийг авдаг байсан. Өнөөдөр бол ийм биш болсон байгаа байхгүй. Одоо Сингапурын жишээч байна, Тайваны жишээч байна, тийм ээ? Солонгосын жишээч байна. Парламент бол зөвшөлдсөж байж одоо шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл парламентаар нэг хүний шийдвэр гэж байхгүй. Энэ бол байгууллагын шийдвэр. Үндсэн хууль дээр бол одоо ерөнхийлөгчөөс бус байгууллагууд бол гүйцэтгэх засаглал одоо шүүх тэгээд хууль тогтоох эдгээр бол дандаа байгууллагаараа гаргадаг ийм зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар энэ парламентаа хүчтэй болгох тийм ээ одоо энэ тал руугаа улс төрийн намуудыг маш их боловсралтай оруулж бусад газар бол одоо юу гэдгийг парламентод нэр дэвшгэд Англид бол жишээлбэл 2 удаа шалгалт авчиад зарим оронд бол юу гэх зэрэг нэр дэвшигчийн хороо гэд улс төрийн намуудын дэргэд тухайн намаас одоо хамгийн төрийн одоо том албан тушаал ерөнхийлөгч ерөнхий сайд дээдчүүхэн дарга одоо үндсэн хуулийн цэц тэгэл одоо худалдаа аж үйлдвэрийн танхим үйлдвэрчний эвлж байдаг юм уу те шинжлэх ухааны том зүтгэлтэмүүдийг оруулсан ийм жишээлбэл нэр дэвшигчийн хороо тухайн намаас улсын их хурлд одоо парламентод нэр дэвшиж байгаа хүмүүсийг сонгон шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл тэр намын даргын одоо кармайны хүн гэдэг юм хараат биш гэд ийм олон механизмууд байна л та. Тэгээ бид нар бол энийг хэрэглэх тал руу явахгүй одоо өнөөдрийн байгаа энэ бухимдалаараа л яваад байвал бид нар энд нэлээл одоо юу гэдгийг үр дүн гаргах нь баг болов гэсэн ийм л зүйл харагдаад байд юм. Тэгэхээр үе үеийн засгийн газарт ажиллаж исэн болон одоо төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан нөгөө хариуцлага өндөртэй хүмүүс маань эргээд ямар нэгэн байдлаар хариуцлага ярихаар төрийн ажил хийснийхаа төлөө би хариуцлага хүлээхгүй. Одоо Монголын төр зүтгэсэн хүндээ халтаач гэдэг юм уу гой ийм зүрц зүг хэлээл тэгэл ажлаа өгөөл гадагшаа сургуульд явдаг. За эргэж сонгуульд өгөхөөр эргэж ирдэг. Тиймэрхүү зүйл бол бидэнд их ажиглагдаад байна л да. Тэгэхээр захиргааны иргэн шүүхтэр явж байгаа гомдлуудыг бас хуульч чадан бас сонирхмоор байна л да. Тэнд хариуцлага яг шүүх тогтоож чадчихэв. Хүмүүс бол одоо ажлаас халагдсан төрийн албан агчдын асуудал байна. За төрийн буруу шийдвэрээс болоод хохирсон аж ахуй нэгж гэдэг юм уу, газрын маргаан гэдэг юм уу те. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн үеийн судалгаа хууль зүйн үндэсний хүрээлэн дээр бас саяхан 2-3 хилцүүлгүүд явж байгаа шиг байсан. Тэнд хариуцлага тооцож чадчихэв. За тэгэхээр захиргааны ерөнхий хуулиар бол 16-оос хэрэгжиж байгаа ерөнхий хуулиар энэ хариуцлагын хохирлын асуудлыг өөрөө нэхэмжлэх эрх нь бол уулан зохицуулж өгсөн. Гэтэл одоо шинэ төрийн үндэслэлгүйгээр ажлаас халаад эргээ шүүхэд бол өөрөө ажилдаа тогтоогдчихж шүү дээ. Тэгэхээр ажилгүй байсан хугацааны цалинг нь гаргуулад за эргээд ажилдаа тогтоогийн шүүхэн шийдвэр гарчиж байна. Гэтэл энэ ажилгүй байсан хугацаан дээр бас ялгаахгүй А гэм үнэг Б аваад ажилуулсан. Давхар цалин өгсөн асуудал. Ялгаахгүй үндэслэлгүйгээр гэдэг юм уу эсвэл шууд санааттай элтэд болгоомжгүй гэдэг юм төрийн албаагчд учруулсан гэмрүүд бас болоод хохирлууд гарч байна. Тэгээ бол энэ шийдвэрүүдээ гаргуулад авчиж байгаа. Одоо энэ захиргааны ерөнхий хуулиар бол өөрөө зөвхөн захиргааны иргэн шүүх энэ мэдээллүүдэд холбогдох тухайн шатныхын захиргааны тухайн байгууллагын дээд шатны аудитын нэгжрүү хөргүүлэгдэж байгаа. Жишээ нь дүүргийн засаг даргын шийдвэр өчнгүүлээд унж байгаа бол дээд шатныхын засаг даргын тамгын газар гэдэг юм холбогдох тодоод хянах шалгалт хилцрүү шийдвэрөө хөргүүлж байгаа. Тэнгүүд л тэр хүмүүс бол өөрөө нөгөө шийдвэрийг үндэслээд гин буруутаа гэдэг юм нөгөө албан тушаалтнаар нь хохирлоо нөхүүлэх юм механизм одоо л байгаад байгаа. Гэтэл холбогдох одоо шинэ бүр боломжгүй бол төрийн аудитын байгууллага энэ хохирлыг бол нэхэмжлэнэ хариуцна гэсэн байна. Гэтэл төрийн аудитын байгууллага хуулийн дээр эм чигүүрг алга. Хуучин бол яг энэ чигүүрг бол төрийн албаны зөвлөл дээр байсан. Өнөөдрийг хүртэл бол өөрөө нэгч
хохирол гэдэг юм төрөө шаардсан юм бол байхгүй. За шинэ үндсэн хуулийн дээр байж чинь прокурор бол өөрөө иргэнээр хянаа шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нэг үндсэн юм гэхээр төрийн гэдэг юм нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд тодорхой хэмжээний нэхэмжил гарах хэрэгтэй байна. Яг энэ асуудлуудаар прокурорууд нэхэмжил гарах хэрэгтэй байдал чинь түүхэнд дуудаж шинэ ганцхан прокурор энэ хөрлийн асуудлыг нэхэмжилсэн баг шүү дээ. Гэтэл энэ нөгөө одоо энд байгаа захиргааны хууль бол бас л тодорхойг болцсон байгаа. Буцаа төрийн аудитын байгууллагын дээд шатны захиргааны нэгж байгууллагууд нь зөвхөн хариуцна гэсэн. Эргээд энэ тодорхойгүй байдлуудыг үүсгэсэн. Шүүх бол хургуулчих юм байна. Тэр нь бол хариуцаж нэхэмжилж авах юм байна. Замун иргэний хуулиуд дараа ч гэсэн энэ хохирлын асуудлуудыг бас гарах хэрэг нээлттэй байж байгаа. Тухайн албан тушаалтных нь өөрийнх нь шууд санаатай элдв болгоомжгүй үйлдэлээс төр тохирол учирсан бол төрийг тэргүүлжинд иргэн хохирлоо төлөөд барагдуулчлаа. Төр өөрт учирсан хохирлоо албан тушаалтнаас гаргуулад авъя гэхэлэр одоо энэ байхгүй. Одоо миний санаж байгаагаар магадгүй 18 оноо төсөн дээр нийт 18 тэрбум төгрөг гэдэг нийт хариуцлагагүй байдлуудаас гээд тодорхой хувь нь бол энэ хууль бусаар ажиллаас үнэлэхгүйгээр халагдсанаас учирсан хохирлыг төлнө гэдэг ингээд төсөвт суудсан байх шүү дээ. Магадгүй 18 тэрбум төгрөгийн тодорхой хувь байж байгаа. Би одоо өнөөдөр магнат дарга ирсэн байгаа даа л да. Гишүүний нэг асуудлууд байгаа да. Мурат гишүүний асуудлуудаар бас судлаад мэдээлэл өгнө гэж байна. Өнөөдөр одоо яг судлаад явж байгаагүй гэдэг асуудал ямар шаттай байгаа нь би асууж байна бас. Хариулт байх. Асуусан. Тэ. Мурат гишүүний асуудал байгаа да. Тэгэхээр одоо та бас нэг гишүүнтэй хариуцлага тооцох гээд чадахгүй шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр яагаад гэвэл бас их хурлын гишүүн гэдэг бол бас их онцлогтой субъект тань л одоо юу гэдэг чинь утсаар санал хураагаад ч юм уу явуулчих болдоггүй. Тэгэхээр одоо юу гэдэг чинь зүгээр яг Мурат гишүүний энэ кейс дээр бол одоо хүний нэр хэлмээргүй байна л да. Ер нь бол. Гэхдээ ер нь зүгээр энэ бол үнэхээр тийм ёс зүйн алдагдал гарсан бол ардчилсан бол хариуцлага тооцсноо. Тийм, хариуцлага тооцсон. Гэхдээ зүгээр юу гэдэг чинь Facebook, Twitter-ийн одоо зүгээр зохион байгуулалттай тийм шуурганд автаж бас аливаа нэгэн улс төрийн шийдвэр бол гарч болохгүй. Өнөөдөр зүгээр Монголын төрд ингээ хараад байхад зүгээр нэг Facebook-оор 10 хүн нийлээд юм биччихээр маргааш нь одоо хідэн тэр өмгөнө зүүн тийшээ ирэхгүй гэдэг шийдвэр хүчингү болж байлаа шүү дээ. Энд чи төр өөрөө ямар имзэг, ямар одоо нөгөө цэцэг шиг тийм дэлбэтэй имзэг авдан болсны шинж байхгүй. Тэгэхээр би зүгээр нэг юм билээ. Үнэхээр одоо асуудал ёс зүйн хариуцлага алдсан бол хариуцлага тооцно. Гэхдээ тэр Facebook, Twitter-ээр зохион байгуулалтаа ч юм уу эсвэл санаанд ч юм уу явж байгаа. Одоо тэр хүмүүсийн одоо юу гэдэг чинь салхи шуурганд автаж хөнгөн гомоо хөдлөхгүй гэдэг би жадмат хэлчих. Хоёрдугаарт би зүгээр түрүүний санаанд нэг юм гэсэн. Юу гэхээр сүүлийн үед бас сэтгэл имзэглүүлж байгаа юм юу байна вэ гэхээр энэ 90 оноос өмнө юм их сайхан байсан юм шиг жишээ татаад байна л. Манай лавга бол залуу хүн. Тэр нийгэм чинь зүгээр айдсаар л урж исэн байхгүй. Тэнд бол сайхан юм юу ч байхгүй шүү. Хүн төрлөختний хогийн савнд орцсон тэр нийгмийг өнөөдөр бид нар 2017 онд тэр үед арай илүү байсан юм байна. Тэр үед өнөөдрийн нийгмээс илүү юм нэгч байхгүй. Өнөөдөр зүгээр асуусан шүү дээ. Өнөөдөр бид нар бас ингэж тойр зогсчоод энэ асуудлын Сахилгаватын хариуцлагыг ярьж байгаа ч гэсэн энэ бас бидний 1992 оны үндсэн хуулиар олж авсан энэ үндсүүл байхгүй да. Тэгэхээр аль болох ялангуяа сүүлийн үед одоо биднээс бүр доошо залуу үе баг үдчихсэн юм шиг 90 оноос өмнө илүү гоё байсан гэж ингээд юм ностальги болгоо яриад байгаа байхгүй. Мэдээж хувь хүний одоо тэр бага нас гэдэг бол хаанч байсан, сайхан байсан байж таараа. Тэн дээр л эргэлзээ байхгүй. Гэхдээ бүхэлдээ нийгмийн үндсүүлийн хувьд үзэх юм бол 90 оноос өмнөх санаач одоо юу гэж санагалцдаг иймэрхүү байдлыг одоо таа ч гэсэн манай телевизүүдийн бас онцлох бас нэг нүүр царайны нэг илүү их тийм орчин үеийн модерн байгаарай. Яагаад гэвэл манай нийгэмд хамгийн их өнөөдөр өгүүлэгдэж байгаа модерн өгүүлэгдэдэг байгаа байхгүй. Модерн. Зарим нэг нь дэндүү модерн болсон, зарим нэг нь одоо нөгөө агуйтай байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр одоо нэг нийгэмд бий болсон хоёр бүлэг хүмүүс чинь хоорондоо Facebook-ээр ч тэр Twitter-ээр ч тэр байн мөргөлдөж байгааг бид нар орой болгон харж байна тийм ээ. Тэгэхээр яаж иргүүл энийг бас бүгдийн нэг талд нь гаргах. Нэгэнт нэг үндэстэй юм чинь нэгийг хаяад бид нар явж чадахгүй тийм биз. Тэгэхээр энэ дээр яг хөө ялангуяа ингээд манай энэ сэтгүүл зүйн нүүр царай болж байгаа сайхан энэ гялдсан залуучууд аль болох энэ өнөөдрийн нийгмийнхаа одоо үнд цэвлийг илүү их таниулах нь зөв шүү. Тэгэхгүй бол нэг л юм ярахаар сүүлийн үед 90 оноос өмнө Улаанбаатар ч гоё байсан гэж 90 оноос өмнө Улаанбаатар идэх бол байгаагүй шүү дээ. Үнээс үнэн биз дээ. Энийг бүгдээр ярих хэрэгтэй байхгүй бас. За баярлалаа манайдарга. Тэгэхээр найруулагч намайг бас Сахилгаваттай байж реклам аваарай гэж хэлж байна. Эсвэг хугацааны сурчлагын дараа бүгдээр хэлцүүлэгдээ орцгоё. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг дааваргийн үж Сахилгават хариуцлага сэдвээр ярьж байна. Тэгэхээр яг миний урталт ингээд 2016 оны 15 оны Монгол улсын ерөнхий аудиторын тайлан байна л да. Энэ дээр бол ингээд төрийн өмчит компаниудын гаргасан зөрчлийн дүн гэ тэр бумаар хэмжигдэх дүнгууд ингээ харж байна компаниуд. Тэгэхээр байгууллагууд дээр хариуцлага тооцохоор төлүүлээд тусгай зөвшөөрөл цуцлаад байдаг гэж хувийн хөгжлийнхээ их гомдлдог. Төрийн өмчт үйлдвэрүүд тэр зам улс төрийн томилгоон дээр ядаж одоо буруу шийдвэр гаргасан юм уу, буруу мэдээлэл хийсэн дарга нараа
сольж манлайлж байгаа байдал ер нь хэр сайжирч байна гэдгийг лавжууд дараагаа сонирхмоор байна л да. За ер нь бол компани дээр хариуцлагын нэгтгэн бол зах зээлийн өөрийн тоглолтоор ганц л юм байна. Энэ хувьцаат компани байдаг. Хэрвээ паблик ялангуяа нийтийн өмчн дээр уул уурхай ч юм уу одоо нийтийн өмч паблик компаниуд байдаг. Тэдний хувьцааны уналт босолтоор угийн тэр хариуцлага өөрөө зах зээлд өөрчилж байгаа. А манай төрийн өмчт улсын үйлдвэрийн газар 93 байгаа. Өнгөрсөн авар бид нар улсын хурлд асуудал тавихтаа над 93 компани хамгийн эхлээд ядаж ХК болгоод хувьцаат компани. А дараа нь хувьчилчуу сайн байна. ХК болох процесс над 93-ыг чинь тал нь алга болно гэдэг. Тэгтэл өнөөдөр бол сая 5 компаниг чинь хүчингү болгож штэ төрийн өмчийн аваа. Энэ юуг бол ажиллах. Тэгтэл дарга нар компани сайн мууг ажилтгийг биддэг субъект биш л дээ. Тийм учраас хувьцаат компани болгоо хөрөнгөний биржтэй тавьчих, хувьцаа нь унжээвэл тэр дарга халчих, өсчээвэл асуудлаа тавьчихаа гэсэн. А тэгэд яагаад гэвэл төр бол датвар, лиценз хоёроор л зах зээл рүү орж байгаа. Тэгээд улсын төсөв, мөнгөний бодлого дөрвөөрөө. Тэгэхээр энийн дээр тавьж байгаа мэдгэдлийн асуудлаас болж одоо жишээ нь зах зээл макро төвшөндөө дөрвөлт гаргахад өнөөдөр манад нэг чиг албан тушаалт хариуцлага өрөөг. Мөнгөний бодлогоос том алдаанууд гаргаж ирсэн, том хөрөнгө оруулалтаарч бас том алдаанууд гаргаж ирсэн. Тэгэхээр би түрүүний ярианыхэнд хэлжсэн нийтийн санхүүгийн хяналт Монголд байхгүй. Энэ үндсэн хуулиндаа ч байдгүй. Цаашлаад органик хуулинч хийж өгч чадаагүй. А тийм учраас сая 93 компани ч нэгэсэндээ улс төр эдийн засгийн ойрхон байна гэж яриад бас намд ороод олигарх монопол болдог гэд тэр чи юу гэвэл сая 93 коридор өнөөдөр нээлттэй байгаа. Хинт нээлттэй бол улс төрч нар. Өнөөдөр сонгуулийн дараа хар 93 тэр төрийн өмчт улсын үйлдвэрийн газарт дарга нарт нь дандаа сонгуульд явсныг 45 хоног явсан тэр шушмаануудыг тавьчихж байгааз. Тэгтээ тэр чин цаанаа од ч одоо 5 толгойч юм Эрдэнэс толгойч юм Эрдэнэч гэдэг юм төмөр замч гэдэг юм одоо энэ 10-аас 20 мянга манай эдийн засагт 30-аас 40% маш их нөлөөтэй компаниуд байхгүй. Тэгээ тэрний удирдлага нь зах зээлийн системийн сайн менежер очихгүй 27 жил болчиход байгаа юм аа. Тийм учраас ийшээ авьяачдаг систем нь бол хувьцаат компани болох. Тэгэхээр одоо энэ ерөнхий сайдын шинэ ерөнхий сайдын ажлаа авахдаа ганц энэ хариуцлага сахилга батыг их онцолж өөрөө гарч ирсэн хүн шүү дээ. Тийм учраас одоо хариуцлага өөр бол нөгөө талаасаа бол манай төрийн энэ ажилчид үйлчлэгийн 110 мянган ажилчин би оруулахгүй. За тэр тусдаа төрн хяндаг юм байгаас. Дээр нь 77 мянган дарга байна. Энэ сүүлийн 6 жил дарга нарын тоо 40 мянгаар 33 мянга байснаа 77 болж өссөн. 77 мянга. Одоо энийхээ бид нар хавар өгтөө ядаж 30 мянган тайраад өгөөч. Зүгээр л халтчих. Наа чин зах зээлдээ орж биднэрт хэрэгтэй. Яг бол Монгол өөрөө хүний нөөцөөр маш их дутагдж байгаа. А өнөөдөр төрийн тэр данхаас нь 77 мянган дарга чинь өлсгөлэн байж та. Яг бол мөнгө байхгүй, эдийн засаг нь ойлголцсон, том мөнгийг олон улсын валютын сан хянаж байгаа. Яг бол монголчууд энийг хийж чадахгүй дампууруулах шатанд очсон. Тийм учраас энэ өлсгөлэн улсуудыг тэр тэгжиж яах юм? Зүгээр л тайрал явуулчих. Одоо эхний тохиолдолд 10 мянга явуулчих хэрэгтэй. Өнөөдөр чинь Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиар инх бол дарга яагаад унсан? Сая 17 мянган хүнийг хоёр сонгуулийн ялтын дараа байршуулсан. 17 мянган хүний ажлын хариуцлагаас болж сая инх бол дарга чинь одоо хариуцлага үүссэн л байхгүй. Чинь улс төрийн хувьд. А тийм учраас бол төр тавьж чаддаг бол буцаагаад хариуцлага нөөрөл. Тэгэхээр Батсуугараас нэг зүйл сонирхмоор байна л да. Сая та бол маш том бодлогын алдаа гаргаад хүмүүс хариуцлага хүлээгээгүй гэж ярьж байна тий. Тэгэхээр тухайн одоо төрийн субъектүүд болохоор өөрсдөө гарч ирээд танилцуулга хийхдээ за засгийн газрын 100 хоног ч юм уу Монгол банкны мэдээлэл хийх цаг ч юм уу за сэтгүүлчтэй уулзах зангаагүй уулзалт тэгээд намуудын иймэрхүү уулзалтууд дээр бол танилцуулга хийхдээ бол одоо сая иргэдийн хурал дээр авахд газрын алба бол сэтгэл ханамжийн баталгаа 96% гаргаж ирж байгаа өөрсдөө дүгнээд 96% байгаа юм бол би соёлын төвөргөнд бол ерөөсөө анзаараагүй. Тэнд бол баг одоо төрийн төлөөллүүд маань одоо хувийн хамгаалалт авахгүй бол одоо байдал нэлээд тийм эвгүй тийм бүр байдал шилжгээр байсан л да. Тэгэхээр танаа судалгааны байгууллагын өнгөрсөн жилийн жилийн тайлан дээр очиж байхад бодлогод дүгнэлт хийн гэдэг зүйлийг бас Бихбат одоо дипломат академийн захирал онц элчин сайд онц бүр ихэд элчин сайд бас ярьж исэн л да. Тэгэхээр энэ бодлогыг хөндлөнгийн хараад бусаар ингээ хараад энэ муу болчлоо. Эндээс болоод бид нар нийтээрээ хохирчлоо гэдгийг дүгндэг тийм одоо манад тийм сайн тогтолцоо байна уу? Танах бол жишээл одоо хувийн судалгааны байгууллага тиймэрхүү судалгаа хий гэхээр мөнгө санхүү хөрөх үү? Тэгэхээр ерөнхийдөө яг түрүүн лавжаа ерөнхийлөгч хэлж байгаа нөгөө макро эдийн засгийн үзүүлэлтүүд байна шүү дээ. Тэгэхээр ганц макро биш ер нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн асуудал өөрөө энэ төрийн байгууллагын чиг үүргийн
одоо тэр зорилгодоо хүрж гэнэ үгүй гэдэг нь бас нэг үнэлэлт. Тэгэхээр энэ бас хариуцлагыг ярьж явах бас нэг гол үзүүлэлт мөн үү гэвэл мөн. Тэгээд яг өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг яг төрийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй хөтөлбөрүүдийн үнэлгээг ер нь хийх ёстой гэдэг энэ зүйл бол одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай одоо сая сүүлд гарсан засгийн газрын 89-р тогтоол хөгжлийн бодлого хөтөлбөрт үнэлгээ их тэр журмын дагуу ингээ бүгд хуульчлагдсан байна. Гэтэл одоо яг Монгол улсад байгаа 100 гаруй хөгжлийн хөтөлбөрт яг үнэлгээ хийсэн үгүй. Тэгэхээр энэ үнэлгээг хэн хийх ёстой бэ гэхээр төрийн байгууллага өөрсдөө хувийн хөгжлийг хэвшил иргэний нийгэмтэйгээ хамтарч хийх ёстой болчихж байгаа. Тэгэхээр та бас сая хэллээ л дээ тэр сэтгэл ханамж 96% байсан гэдэг. Тэгэхээр яг хараат бус шинжилгээ ухааны үндэслэлтэй судалгаа гэдэг чинь өөрөө бодиттой байх ёстой. Тэгэхээр төрийн байгууллагууд өөрсдөө ч гэдэг юм уу эсвэл альва байгууллага өөрөө бие даа судалгаа хийхээр нөгөө нэг байс үүсдэг, алдаа үүсдэг. Тэгэхээр яг ингээд бие даасан хөгжлийн бодлого төлөвлөлтийн үнэлгээнүүдийг хийхээр иргэний нийгмийн байгууллагууд одоо бол санхүүгийн чадахгүй. Түрүүнд таны бас асууж байсан тэр Дэлхийн банкны нийгмийн их хариуцлагын төсөлтийн суурь судалгаан дээр ч гэсэн авч үзэж байхад орон нутгийн төрийн бүс байгууллагуудын чадах маш сул байгаа. Хүний нөөцийн хувьд ч тэр санхүүгийн хувьд ч тэр. Тэгэхээр орон нутаг болгон хөгжлийн хөтөлбөртэй. Тэдгээрийн хэрэгжлийн үр дүнд суурилж бодлого шийдвэрүүд гарч байгаа хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ хуулийн энэ залт өөрөө хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх тал дээр одоо яах ёстой юм бэ гэхээр төр хувийн хөгжлийн түншлэлийн асуудал гарч ирэх ёстой болчихж байгаа. Төр болон иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бүс байгууллагуудын түншлэлийн асуудал гэсэн. Тэгэхээр Батбаяр захирлаас болохоор Эрдэнэт ерөнхий сайд байхдаа утааны эсрэг үндэсний хөтөлбөр гэж баталсан. За бараг 9.2 их 80 төгрөг тавьсан байсан баха. Одоо булган төвөд эцэд хэлэхдээ бол бид нарт нэг 4.5 одоо тэрбум доллар байвал энэ асуудлыг шийдлээ гэдэг. Хөрс өгөхийн засгийн газар гарч ирээд энийгээ танилцсан юм уу гэд хэвлэлийнхэнтэй уулзгаар болохоор зарим зөвлөгөөд нь танилцааг байх жишээтэй. За сая болохоор ингээд өөр улсад ажиллахтаа болохоор яг уу зээлд шийдлээ те арай чиглэл ингээ өөрчлөгдөж яваад байдаг. Тэгэхээр өмнөх засгийн газар одоо 1.7 жилээр өөрчлөгдөж байгаа 1.6 жилээр өөрчлөгдөж байгаа засгийн газрын бодлого докторгүй хөрөнгө оруулагчид болохоор доктортой бай гэдэг. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхгүй байгаа дээр бид нэр одоо зөвхөн 4 жилийн сонгуулиараа л хариуцлага тооцох. Тэгэхээр хариуцлага дээр бас бид нар хариуцлагыг тооцох хэрэг мэдээж сонгогчд байж байгаа. Сонгогч мэдээж сонгуулиар хариуцлага тооцох хэрэгтэй. Дээр нь нэмээд одоо сайн хэллээ. Төрийн албан тушаалтнууд бол захиргааны иргэн шүүх тандад хариуцлага тооцох боломжтой байж байгаа. Тэгээ бид нар бол хариуцлага маань өөрөө бол яг өөрөө хэлж байгаа төрийн үйлчлэгэн дээр яаж илэрч гарах вэ гэхээр нэгдүгээр бидний авж байгаа төрийн үйлчлэгээ тийм ээ эрүүл мэнд чанартай эрүүл мэндийн үйлчлэгээ чанартай боловсролын үйлчлэгээ цэвэр одоо орчинд амьдрах хүний эрх хангагдсан байх ёстой. Дээр нь бидний орлого өсөж явах ёстой. Дээр нь одоо бидний цалин өсөж явах ёстой. Ингээд ийм байдлаар одоо сайн засаглал буюу төрийн одоо гүйцэтгэл маань хариуцлага маань ингэж илэрч явах ёстой. Тэгэхээр хариуцлага яагаад иргэд одоо хариуцлага бухимдаад байна гэхээр орлого маань өсөхгүй байна тий бидний авж байгаа төрийн үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ, боловсролын үйлчлэгээ хангалтгүй байгаад байна. За дээр нь нэмээд одоо дотоод нийт бүтээгдэхүүн өсөхгүй. Ингээд ийм асуудал байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг иргэд маш сайн ойлгоод ерөөсө тасралтгүй хариуцлага нэгж явах хэвээр. Дээр нь нэмээд мэдээж одоо хариуцлага шаардж явах хэвээр. Тэрэн дээр түрүүн хэллээ дээр нь нэмээд энийг одоо шах төрийн өөрийнх нь механизм байгаа шүү дээ. Авилгатай тэмцэх газар. Авилгатай манай Аз намхан далайн бүсийн орнууд хэрэгжүүлж байгаа төслөөр бол Аз намхан далайн орнууд бол энэ авилгатай тэмцэх газруудаа маш сайн бэхжүүлээд, хүний нээцийг нь бэхжүүлээд, хараат бус байдлыг нь чадварчуулаад манай бүсийн орнууд бол авилгыг бууруулж, хариуцлагын тогтолцоог одоо маш сайжруулсан юм жишээ байгаа. Тийм учраас бид нэр авилгатай тэмцэх газраа бэхжүүлэх ёстой. Дээр нь нэмээд хараат бус байдал хангах ёстой. Дээр нь иргэд төрөөс хариуцлага шаардах ёстой. Тэгээд өөрөж хэлсэн одоо дархан эрх нь буюу одоо сонгууль өгтөө яг хариуцлага тооцдог байх ёстой. Тэгээд улс төрчид би хариуцлагагүй байх юм бол сонгуулиар хариуцлага тооцоолох юм байна гэсэн одоо энэ хүлээлт, энэ хариуцлага, энэ одоо байдлаа ухамсарлсан байх ёстой болчиход байгаа. Энэ тогтолцоо нь бодолчод байгаа учраас өнөөдрийн одоо бүх одоо асуудал энд байна уу гэж бид нар хараад байгаа. Тийм учраас бид нар хэллээ нөгөө дахиад анхдагч өндөг анхдагч өгдөж хариуцлага анхдагч тэгээд хариуцлагаас бүх юм эхлэх ёстой гэж хараад байгаа. Тэгэхээр энэ сахилга бат гэдэг зүйлийн талаар бас тойм сэтгүүл дээр бизнес эрхлэгч Од Сүрэн энэ бол бас модноос гарсан хуучны сайхан үг гэж хэлээд байдаг. Обама гоо одоо өөрийнхөө манлайллыг тайлбарлахдаа бас ажиллаа өгөхдөө фокус дисциплин буюу одоо өөрийнхөө ингээд нэг зорилгоо харцсан
Сахилга баттай байх бол хамгийн сайн манлайллын хувилбар юм а гэд. Энэ үнэт зүйлийг хэн түгээх ёстой юм бэ? Би та бүхнээс ерөнхий асууж байгаа шүү. Энэ одоо хаанаас энэ Сахилга бат эргээд модонд орох юм бол? Гэхдээ уучлаарай, наа чинь зүгээр замхруулсан үг л да. Чин хувийн компаниудаар Сахилга бат алдвал тэр хүн ажилгүй болно шүү дээ. Жохон тэгээд яваад үзэл дээ тий. Хамгийн гол нь чинь гэр ясаа. Гэтэл бизнест бол Сахилга бат алдах дээр гол баталгаа нь даатгал байдаг байхгүй. Чин даатгалсан хоёр гэрээнд оролцогч дараа нь асуудал үүсвэл даатгалтай учраас тэр хариуцлага өрөө явцдаг. Нэгсэндээ бизнесийг бол тэгээ зохицуулаад байдаг. Гэтэл бол одоо чинь хасад 43-50 гараас сүрж штэ. Тэр баруун аймагуудад досон цэнгэл ч юм уу. Одоо чинь малаа зуднаар алдчихна. Одоо хэцүү штэ одоо. Алдлаа. Одоо хариуцлага өөрөх болох тэр нөгөө малчин гэлдэг байхгүй та асуудал. Гэтэл тэр малчин малын даатгалыг өдөд бий болгоцсон байх хэрэгтэй байхгүй. Яхахгүй 50 гараас бол тэгээд малаа алдсан бол даатгалаар мөнгө олж авах систем нь өгөн хийчих хэвээр одоо 27 жил хийгээгүй л явж байна. Тэгээ одоо буцаагаал өөрхий татвар төлөгч бид нар дээр асуудал тавиад байгаа юм аа. Тийм учраас бичүүлсэн даатгал 1 2 3 гээд төслүүд явж исэн. Тэр бол даатгал бол манай коммунизмын үеийн даатгалын системийг одоо хүртэл зах зээлийн даатгал болгож чадаагүйдаа хамгийн гол аюул баг. Бид нар бас зарим юмыг коммунизмаас авахдаа тэр нөгөө хувийн харилцаагүй эрхчлөөгүй байсан үеийн системийг хүчээр оруулж ирэх. Одоо манай татвар ихэд бараг өнөөдрөөс л нэг жоохон зөв замдаа орж штэ иргэн татвараа хяндаг механизм лөө. Тийм учраас бол энэ Сахилга бат хариуцлагаас зүгтсэн ямиг бол өөгшүүлж болохгүй. Дээр нь бол иргэн болгон өөрсдөө бас энэнд ёс суртан яаж гэр бүл дотор найз нөхд дотор өөрсдөө арх уухгүй байх хэвээр. Facebook цагаа өнгөрөөхгүй байх хэвээр. Дээр нь өөрөө ёс марал авилга авахгүй байх хэвээр. Авилгаар авсан байшиндаа хүүхдээ оруулахгүй байх хэвээр. Өөрөө авилгаар авсан машинаараа хүүхдээ сургууль руу зөөхгүй байх хэвээр байхгүй. Энийг хилээ зогсож байгаа та тийм улс төрч харж байна уу? Манайх одоо би авилгалын эсрэг тэмцэнэгээд топ улс төрчтэй хэлэхдээ бүгд жигж уг гэж штэ. Бүгд инээж байгаа байхгүй. Энэ одоо яг тэгж харагдаж штэ гэд. Ийм улсуудыг бид нар бий болгоцсон байж. Энэ бол заавалчгүй томчууд биш бүгдээрээ оролцсон манай өнөөдрийн байгаа царай шүү. Тийм учраас эндээс бид нар залуучууд гарах хэвээр ёс суртахуун тавиаж сахилгаатай гарах хэвээр өөр арга байхгүй. Би нэг юм. Тэгэхээр магнатаар гарсан байгаа болохоор бас цаг үеийн юм асуучих. Түрүүн Жадан Пулж асуусан шиг 2 сарын 2-нд одоо андаа гэдэг хэлж байгаа фэйсбүүкээр нэг пост одоо бүр маш их явж байна. Би баг 20 түнээс хүлээж авлаа. Амьдрал хэцүү байна, талбай дээр гарч ирээгээд 2 сарын 2-нд 2 сарын 1-нд хийх гэж байгаа жигсаал ардсан намаас зохион байгуулж байгаа. Би сая яг нацид ярьж ярих гэж одоо нэвтрүүлгийн цаг дуусгаж байгаа шүү. Тэгээ ерөн зүгээр энэ бидний байгуулж байгаа нийгмийн хамгийн гол үнд зүйл хэн бэ гэхээр нийгмийн идэвхтэй иргэд байхгүй. Нийгмийн идэвхтэй иргэд. Зүгээр би бас тэгээд энийг юу ч хэлэх гээд байна вэ гэхээр энэ нийгмийг засаж, залруулах, хариуцлага тооцох, тэгээд энэ Сахилга бат гэдэг энэ моралийг одоо ягдч арай дээш нүргэх энэ бүх боломж бол одоо иргэдэд байгаа. Тэгэхээр та бас сая нэг ардчилсан нам зохион байгуулж гэнэ гэж сууж. Энэ бол ардчилсан намын төлөө тэмцэл биш байхгүй. Энэ бол хүн болгон өөрийнхөө төлөө тэмцэл. Та нар хардаа ийм одоо валютын сантаа гэрээ хийгээд extended fund facility гэх хөтөлбөрт орцсон байхад одоо би хамгийн сүүлийн жишээ Украин санаж Арсений Яценюк гэдэг ерөнхий сайд нь өөрийнхөө машины өвлийн дугуйг хувийнхаа мөнгөөр сольж илаа ш. Төсөв хэмнэлттэй байгаа гэд. Боддоо парламентын бүх гишүүд нь цалингаасаа татгалзаж илаа. Энд чинь ийм хэмнэлтийн хөтөлбөр байхгүй энэ чинь нэгсэн доо. Гэтэл ийм хэмнэлтийн хөтөлбөртэй улсад одоо юу гэдэг чинь засгийн газрын тэр чигээрээ 390 сая төгрөгийн машин захиална гэдэг бол энэ бол зүгээр энэ иргэд рүү бол та нар юу ч шээ гэсэн үг байхгүй. Та нар хинч. Бүр юу ч гэж байгаа байхгүй. Ойлгож байна? Дээрээс нь утаакаар одоо сая зөндөө хөтөлбөр хэрэгжлээгээд зөвхөн Эрдэнэ хотын засгийн газар гээд ойрхоныг түүх ярихад одоо 9 тэрбум төгрөгийн асуудал яригдчихэв тийм ээ. Гэтэл өнөөдөр дахиад Солонгос явж ирчээд олсон мөнгөнийхөө зээлсэн мөнгөнийхөө шүү. Олсон биш. Дахиад 500 саяыг 100хан зарцуулнаа гэд одоо засгийн газрын кабинетийн ерөнхий сайд нь тухайн салбарын сайттайгаа фэйсбүүкээр хэрэлдээ сууж штэ. Энийг бид нар бүгдээрээ харсан тийм ээ. Энэ бол өчигдөр уржигдөр юм багхгүй. Тэгэхээр иймэрхүү нийгэм болчиход байхад энийг засах үүрэг нь ардчилсан нийгэмд хүнд байдаг вэ гэхээр аль нэг нам ч юм уу эсвэл нэг лавгживч юм уу гэдэг ийм хүнд биш. Энэ бол цэвэр Монголын ард түмний бүгднгийнх нь өөрсдийнх нь ажил байхгүй. Ойлгож байгаа биз? Энд иргэн бүрийн үүрэг нь тэрхтээ. Тэгэхээр энд одоо юу гэдэг чинь зарим нэг би ч гэсэн одоо фэйсбүүк, твиттер уншдаг хүний юм тарахад тэр намын төлөө жагсахгүй, энэний төлөө жагсахгүй гэж. Хэний ч төлөө битгий жагс. Зүгээр өөрийнхөө төлөө л ир. Өөрийнхөө төлөө ир. Монгол улсад иргэн гэж байна уу? Та нар мэдж байгаа. Эртний одоо ронд чинь ямар хүмүүсийг иргэн гэдэг байсан бэ гэхээр шалгалт өгөө тэнцсэн боловсралтай хүмүүс чинь иргэн байсан байхгүй. Гэтэл өнөөдөр бид нар 2017 онд ардчилсан гэж байгаа улсад амьдарч байгаа бол энэ улсад иргэн байна уу гэдгийг бүгдээрээ 2 дугаар сарын 1-ний өдөр харъя л гэж байна. Үнэхээр одоо иргэд бол өөрсдөө зохион байгуулаад тэмцэл
тэмцлээ зохион байгуулах бол хэцүү. Энийг бол мэдж байгаа. Гэхдээ энийг ардчилсан нам зохион байгуулж өгч байгаа нэг субъектийн хувьд бол мөн. Гэхдээ зүгээр ингээ харж ин л да тавга. Монгоогоос би бас 30 секунд уучлаарай. Агаарын бохирдол. За одоо энэ татварууд тийм ээ. Тэгээс өнөөдөр ерөнхий сайд бол татварууд бүгдээрээ ингээ байхгүй болчихлоо гэж байна. Энд чи зүгээр нэг хүн яриад юм байхгүй болгоод юм бий болгодог ийм нэгэн биш шүү дээ. Бүх юмыг хуулиар зохицуулна. Тийм биз? Одоо энэ намрын чуулган ингээд дуусчихин 4-р сарын 5-нд хаврын чуулган эхэлнэ. Хилцэх асуудлын жагсаалт орооч уу, гүүч үү? Оросныхан дараа эн чинь засгийн газар руу их хурл хууль батлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр одоо юу гэдэг чи ерөнхий сайд нэг хэвлэлийн урал хийгээл за бүх хууль ингээд болцсон шүү. Одоо ингээд боллоо. Нөгөө валютын сантай тохирсон гэрээ яасан тийм ээ? Үнэхээр өнөөдөр валютын сантай тохирсон гэрээ байгаад хятадаас одоо юу гэдэг чи хөнгөлөлтөө зээл ярьж байна. Японоос хөнгөлөлтөө зээл орж ирж байна. А дээрээс нөгөө үйлрэл болгоны 30 сая доллар орж ирж байна. Эн чинь зөвхөн тэр 30 сая 300 саяас илүүтэйгээр одоо олон улсын засгийн газарт манай улсын засгийн газарт итгэлийг өгöd байгаа байхгүй. Ийм байхад ерөнхий сайд нь зүгээр гарч ирээд за одоо ингээд татварын хуулиуд ингээд өөрчлөгчлөө гэд. Яг өнөөдөр өөрөө хууль тогтоож байгаа юм шиг хаан шиг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж болохгүй. Зааварчраа би дуусгах. Ийм байгаа. Тэгэхээр таас 2-р сарын 1-ний асуудлаар асуулаа. 2-р сарын 1-нд өөрийгөө Монгол улсын иргэн гэж бодож байгаа. Энэ улсын эзэн гэж бодож байгаа. 90 оноос өмнөх нийгэмд бол дарга нарын улс байсан байхгүй. Дарга нар сонгогдвол насан туршдаа хаан байдаг. Өнөөдөр бид нар ардчилсан нийгэм. Энэ бол хамгийн үнэт зүйлтэй нийгэм. Энэ нийгмийн иргэн юм бол 2-р сарын 1-нд иргэн гэж бодож ивэл бүгдээрээ хүрээдрээ. Би асуултанд хариултаа бол авчлаа, ойлгочлоо. Тэгэхээр хин Мондо гуйгаас сонирхмоор байна л да. Хариуцлагыг би яг цаг үед одоо болж байгаа бүх улс төрийн процесстэй бас өнөөдөр холбож хилцүүлэг хийж байгаа болохоор ерөнхийлөгч Арслан намаа сонгогдсон ерөнхийлөгч бол их хурлыг тарааж хариуцлага тооцно гэж. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бол цаазын ялыг сэргээж хариуцлага тооцно гэж. Тэгэхээр их хурлыг ерөнхийлөгч маань тараана гэж байгаа дээр та энэ үндсэн хууль тогтоогчдын холбоо ер нь ямар байр суурьтай танаа тэргүүлэгч. Энэ хариуцлага тооцох нэг механизм байж болох уу? За ерөнхийлөгчүүл тийм асуудлыг их хурлыг тараах асуудлыг ярьж болох юм л гэсэн санал хэлсэн. Одоо яг тараа гэсэн тийм их хурлын тогтоолын төсөл мөслийн их хуралд оруулж ирж хилцэгдэг байна л да. Иргэдийн уулзалтан дээр бол одоо ч иргэдтэй уулзж байгаа бол 2-3 удаа саналаа бол хэлсэн шүү дээ. Тэгээ бид нар энийг юу гэдгийг царин одооны парламентыг сайн ажилуулах, засгийн газрыг сайн ажилуулах үүднээс одоо юу гэдгийг энийг хэлсэн ч байж талтай тийм ээ. Ер нь юу гэдэг зэрэг үндсэн хуульд ерөнхийлөгчд олгосон ийм эрх байдаг шүү. Та нар тийм учраас энэ ард түмний сонголтыг хүндгээд одоо ажиллаа идэвхтэй улс орны хөгжил дэвшил тийм үү нэтгэр татгамж амьдралын түвшин дээшүүлэх ажлаа хордоо хийгээч. Та бол тэгж тайлбарлаж ойлгож байгаа юм байна. Тийм. Би бол өөрөөр ойлгосон. Одоо би бол яг тарах ажил хийх гээд байна л гэж одоо ойлгож байна. Тэрнээс одоо ерөнхийлөгчүүл нөгөө парламентын юм дээр парламентын амийн сүнсэн цөөнхтэй байдгийн шүүнд хүн төрөлхтний олсон ганц хурлын нэг хэлбэр. Манай 2000 оноос цөөнхгүй парламенттай 16 жил явсан. Тэгээд ялангуяа 4 оноос хойш бол цөөнх болох ёстой цөөнхөө дандаа олонхойхоо өвөрт ороод хамтарсан засгийн газар ч гэнэ янз бүрийн гой гой нэр хоч өгөөд өөрсдөө албан тушаалд очиж суудсан. Тийм учраас парламент цөөнх нь ажиллахгүй тохиол парламент устддаг юм а сүндгээ. Тийм учраас бол одоо Арслан намын 9 гишүүн байна уу хэд цөөнх 11 хүн 11 гэлтгүүр тэр дотор цөөнхийн өргөө гүйцэтгэх ёстой. Одоо жишээ нь 4 сарын онцгой их хурлын эрхийг булаагаад авч тэд нар тэмцэх ёстой байхгүй. Хоёрдугаарт нь одоо чинь 2008 онд 25 суудлаа авсан нөхдүүд 45% өрд орцсон. Ягаад гэвэл маш том баялаг гэрээний хуваарлтан дээр хоцрохно гэж айх маягаар. Чинь 7 сарын 1-ний хариуцлагаас айсан улсууд чинь тийш Google орчиж байгаа байхгүй. Чинь 2004 онд хоёулаа 39-38 болсон. Тийм учраас парламент нь өөрөө цөөнх нь ажиллахгүй учраас амин сүнсэнд байхгүй болсон. Одоо чинь Магна зандан бид нар яагаад гарч ирсэн? Парламент цөөнх байхгүй учраас бид нар гудамжинд ард түмний жаргал зовлон ярьж л 2005-6 оноос иргэний нийгмийн залуучууд гарч ирсэн. Өнөөдөр яг нарийнда бол манай энэ залуучуудаар энэ намууд гоёж байгаа шүү дээ. Та намуудын ийм залуучуудыг харж байна уу? Нэг ч байхгүй байгаа шүү дээ. 10 жил энэ намд явсан, намаар хүмүүжсэн гэдэг байгаа нөхдүүд энэ ард түмний дуу хоолой гаргаад хилээд зогсож байгаа та нэг намын гишүүн харсан уу лидерийг бидний үеийн? Дарга нарын цүнхийг аваад мөнгөний аваад авилгалын зөөжсэн нөхдүүд тэр бүх местэн дээр байгаа болохоос биш өнөөдөр ийм залууч байхгүй ч өнөөдөр Ганбаатараар нам гойж байна. Магнагаар гойж байна. Надаарцмаас гойж л байгаа одоо чи Монгол ардын нам. Шин яагаад ийм залуучуудыг дахиад бузар булаага
халахын тулд биднээр гоё нэгвэл магна өдөр бас адилхан асуудал тавих хэрэгтэй. Тэгэхээр лагч ерөнхийлөгч одоо нөгөө яг одоо болж байгаа процесстой холбоход ерөнхийлөгчд улсын хурлыг тарах тийм хуулийн Ганцхан залтгаа үндсэн хууль нь ганцхан залтгаа бус нь бол болохгүй. Би бол хуульчтаас бол янз бүрийн байр суурь сонсоод байгаа байхгүй гэл нэг л яаж залтгаа тайлбарлахаас мэдээж хэрэг хууль За нэг заалт одоо шинэ улсын хурлын гишүүдийн тодорхой хувьд нь огцрох энэ асуудал өөрөөсөө шийдвэрлэх боломжтой. Хоёр дахь асуудал нь зүгээр ерхий сайдыг үйл зас хугацаанд томилоогүй гэдэг үндслээр бол өөрөө огцрох гэдэг юм бүрэн эрхэнд тусруулах. Ийм л хуулийн боломжтой. Тэрнээс биш ерхийлөгч огцруулан тараана гэдэг юм боломж бол байхгүй. Тэгээ ерхий сайд тэгэхээр засгийн газар болчихно шүү дээ, тий. Ерхий сайдыг хууль заасан хугацаанд томилоогүй бол улсын хурл өөрөө тарах шийдвэрээ гаргана гэдэг л ийм л асуудал шүү дээ. Өөрөө энэ чинь ард түмнээс сонгогдсон байгууллага тэрнээс биш ямар ерхийлөгч шийдвэр гаргаад гэдэг юм тараачих боломжгүй л дээ. Ерөнхийлөгч ажил нь бол ив нэгдлэг ажил шүү дээ. Уг нь их өөр ажил юм байна. Таны байр суурь миний хариуцлага тооцох нэг одоо алхам байж. Ерөнхийдөө бол ингэж над тест. хинт нөө магна. Наашаа харахаар би бас харам наашаа харахаар ярьчихлаа заавчлаа. Магна даргаыг бол одоо намынхаа ерөнхийлөгчийг шүүмжлэнэ гэж бодохгүй байна л да. Лавжаа. Тэр над бол хамаагүй магна бол яг зоригтой болоо тэр бол шүүмжлэх хүмжлэлтэй болно. Ер нь бол зүгээр яг ардчилсан нам ерөнхийлөгч хоёрыг ингээд хоёуланг яг нэг гэж хараад байна л да сүүлийн үед нэг. Ерөнхийлөгч бол одоо энэ дандаа үндсэн хууль ярьдаг хүмүүс байгаа мэдж байгаа. Сонгогдоод тусдаа институт болоод явчихж байгаа шүү дээ тийш. Тийм. Тэгэхээр зүгээр ардчилсан намын хувьд бол одоо хариуцлагагүй бол улсын их хурлыг тарах бол яхахгүй бас нэг хариуцлагын нэг хэлбэрээ гэдэг дээр санал нэг байгаа. Дээрээс нь одоо юу гэдэг чинь ардчилсан нам бол 1990 оны хувьсгалыг одоо манлайлж хийсэн юм улс төрийн хүчин тэрний одоо үр дүнд 1992 оны үндсэн хууль батлагдсан. Тэгэхээр энэ үндсэн хууль дээр байгаа энэ парламентын засаглалыг бол илүү төгөлдржүүлэх ёстой гэдэг ийм үзүүлэлттэй нам. Тэгэхээр одоо юу гэдэг чинь зарим нэг хүмүүсийн яриад байгаа шиг бужигнуулж байгаа ерөнхийлөгчийн засаглал руу оруулах гэдэг нэгж ардчилсан намын хувьд бол парламентын засаглал илүү төлөвшөж, илүү төгөлдрөшөж Монгол улсад нутгах ёстой гэж үздэг. Хариуцлага алдсан засгийн газар зөндөө байна. Урд өмнө хариуцлага алдсан ерөнхийлөгч зөндөө байна. Гэхдээ энэ бүгд нь эргээд одоо юу гэж чинь засаглалаа солих хэмжээний тийм өөрчлөлт хийх ёстой гэсэн шалтгаан биш гэж үзэж. За баярлалаа. Миний өөрийн хувийн үндсүүлэр бол та нар мэдчихэ. За баярлалаа. Ер нь засгийн газар байруулагч байна гэж яриад байгаа шүү дээ. Найруулагч намайг бас эфир дуусгаараа гэж хэлж байна. Тэгэхээр манай телевизийн хувьд бол бас программын цаг бол одоо манай үндсэн хууль байдаг. Тэгэхээр өнөөдөр бас хүрэлцэн ирж хариуцлагыг шат шатанд нь яг одоо болж байгаа улс төрийн процесс дээр та бүхэн өөрсдийнхөө тайлбарыг судалгаанаас болон байр сууриасаа танилцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгэхээр бидний өнөөдөр дурдсан за даргуу гишүүнийг эргүүлж татах асуудал, нэмд орж сайд Lexis зарах асуудал гэх юм уу одоо төрийн шат шатны байгууллагууд хариуцлагаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр мэдээж хэрэг сонирхолтой кейсүүд бол гарна бах тэрийг бол манай редакц сурвалжлана. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эх 7 хоног чин сэдвээр үзэгч та бүхэнтэй уулзсан. Цугаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэхүү хилцүүлгийн онцлог ишлэлүүд маань маргааш Монгол телевиз цэг News вебсайтн дээр бас орох байгаа.